сайн байцгаана уу хүмүүс үзэгчтэй. Ингээд халамцсан яриа нэвтрүүлэг маань ийхүү эхлэж байна. Манай өнөөдрийн эрхэм зочин бодвоос Темпо. Сайн уу Темпо? Сайн уу. Ажил тавтай. Ажил давгүй сайн шүү. Уран бүтээл өндөр. За уран бүтээл бас өндөр. Сая сүүлд нэг олон ангид кинонд тоглоо. Тэр маань бас саяхнаас гарч эхэлж байна. Амьдрал гэдэг Orange Entertainment тийм бүтээл тоглосон баг шүү дээ тийм. Тийм нөгөө Orange Woo хоёрын хамтарсан тэр нөгөө төсөл дээр амьдрал олон ангид киноны туслах дүрээр тоглосон. За нэвтрүүлгийн урилгыг хүлээж авч хүрэлцэж ирсэн Темподоо маш их баярлалаа. Ингээд хамтран ажиллагч ивент идэвхжтийнхээ гарын бэлгийг ингээд гартуулаад өгдөг Condition брэнд CEO гэдэг тий. За таны илгийг хамгаалж хордлого тайлнаа. Баярлалаа. Тарих ходоодны ундаа гэх. За баярлалаа. Пошин одоо алдартай бас Zobrovka гэдэг ийм брендийн бүхий шидэт өвсөн. За баярлалаа. Яа ингээд За баярлалаа. манай нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгч Сүндэр группийн 360 гэдэг энэ хүү сайхан. Тэгэхээр зэрэг энэ хүү сархт нь бол Германы номер 1 арх гэж явдаг. Шил сав баглаа гоё чамын тий. Чиг сүртэй тэгээд нөгөө 4 удаагийн алмазан шүүлтүүрээр дэлхийн хамгийн үнэтэй юм алмазан шүүлтүүрээр 4 удаа шүүж үйлдвэрлэдэг ийм сархад манай нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгчээр ажилддаг юм аа. Манай Шинсэгийн медиа компани Тэнд бол бас танил барийн тийм тий ээ. сархтын деваж юм ааши тий. Биш одоо энэ водкануудыг бол сайн мэдгүй. Тэгээд энэ сүүжүү бол яг хоо энэ тэнд зөндөө харжлаа. Аа. Жишээ нь одоо энэ Синик гэдэг сөөж байна тий. Энэ бол 2024 оны одоо Гран При шагналтай ийм гой сөөж байна. Халлаасан гэдээ одоо бас яг энэ сөөжүүг бол Солонгосын төрийн том айлчлалууд дээр яг зочдынхоо ширээн дээр тавьж байрлуулж бас ингэж гоё дайлдаг зочтой ийм боломжтой байна. За халамцсан яриа нэвтрүүлгийн халамцсан яриаг одоо алиас нь хүртэж шууд эхэлэх үү? За одоо яг нөгөө ютубер бас нэг урд нь таны бас нэг бичлэгүүдийг өсөлт нэвтрүүлгийн дугааруудыг бас үзсэн. Тэгээ ер нь бол ямар нэвтрүүлэг гэдгийг нь бол сайн мэдж байгаа. Тэгээд Усын нуул ёсны даг гэж. усын нуул ёсын дах ёстой гэдгээс ойлгож бол ирсэн. Гэхдээ би ч нөгөө өөрөө яг хувь хүн амьдрал дээр ер нь водка хэрэглэдэг. Тэг ер нь жоохон архит дарснаас жоохон нэг тийм хол. Тэгээс таны нэвтрүүлэгт орнохоор бас дотор бас бодож л за одоо уудаг нэвтрүүлэгт одоо очиод нэг уудаг юм хөр одоо бас нэг ямгансан болоод бас хүмүүс тэрийг бас ойлгож малгадаг юм болоо гэж тал тэгэл бас жоохон санаа зовонгуул ирлээ. Тэгээ санаа бас жоохон зовоол юм. Тэгээд яг мэдээж бас гоё оролцож байгаа үед бас нэвтрүүлгээ хөндлөөд те. Тэгээд ер нь бол өнөөдрийн юун дээр бол нэг дүүн бол уус их ууж чадахгүй юм чинь энэ хавцааны ямаал сонгоё гэж бодчих. Хамгийн одоо нэг жимс вимсний амттай нэг те нэг жоохон гац багтаа нэг тий. Халлаасан. За. Тэр Юу сайхан дур сайхан? кондишноосоо эхлээд Тэгвэл юу ууж яах болох уу те. За тийм. За кондишнер. Та болохоор нөгөөс зочныхоо сонгосон юмыг цуг ууд юм уу эсвэл та ингээл өөрөө дуртай маа ууд юм уу яа. Дуртай. Би бас энэ чинээс гоё. Та бол одоо уртахаасаа тийм сте. Уртахаас чанартай том хүмүүс том л юм уун гэдэг шиг одоо. Сүрдээ. Жижигүүд нь одоо энэ хаваар томчууд тэр хаваараа л одоо. Аа. Ууж хэрглэж сураагүй гэж юу эсвэл бол Ер нь их тийм ууд маш их ууж байгаа болцсон гэсэн үг үү? гүү маш их ууж байгаа болсон гэж. Тэр нилээ бас эвгүй сонсогдож байна. Яг уу одоо ууж байгаагүй гэж ярих юм бол одоо хамгийн худалч юм болно тийм ээ. Ааха. Яг 10 жилдээ хүүхдүүд нь юм идэхгүй дарвал анги хамт олноороо ингээл зугаалга мугаалгаар явах ч юм ингээл ууж мөтгтэй тэгэл оюутан болоод бас ингээл ер нь бол хүүхдүүд их уудаг штэ. Тэр үе мөд бол тэр нь бол амсч исэн. Ер нь бол нэг тийм архины нэг тийм жоохон харшилтай байгаад идэх юм аа. За. Нэгт харшилтай, хоёрт бас нэг юм арх бас уухгүй байх нэг бас нэг тийм бас нэг сэтгэлийн ч юм уу нэг тийм бас нэг бодлын нэг юм бас байгаад идэх юм. За. За би 360. За Томчууд томьёо багууд одоо багыгаа л одоо. За ингээ халамцсан ярианыхаа эхний раундыг темпото барья гэж тийм ээ. Одоо шууд ингээ ууддаг үлээ. Тийш дээ одоо ер нь Харуулга маруулгагүй шууд л одоо юмсан. шууд л одоо
Даруулга маань баг ороод ирлээ шүү дээ. Хадамцын яриа нэвтрүүлэг маань Алтан гац ресторантай хамтарч ажилладаг. Тэгээд Алтан гац рестораны маань сайхан хоол орж ирж байна. Би ч анх удаа бас энэ газар орж ирж байна. Бас гоё газар байт юм байна. Ингээ сайхан ойр тулаа тавьчих. За шинэ ногооны салаад ингээ сайхан үхрийн хавир орж ирж тийм ээ. Кондишнерээс сайн авч. Кондишнерээс авч байгаа сайхан. Тэгэл явчих шүү дээ. За ямар ч тааш шууд ихнийхээ одоо байх уу те. Ойрд бас дүүтэйгээ уулзсангүй тийм ээ. Хоёул ойрд гэж ер нь бол одоо асар олон жил уулзаагүй. Тий уулзсангүй. Яг үнэ. Энэ минийх жоох их үү гайгүй. Би нэг баг гараас болохоор эсвэл алдчихвоо. Алдчихвоо. Гэхдээ яг тэгээ сайхан шимээд тий. Шууд бас нэг мэгөөр алдгүй шүү дээ. Тий түүний баг багаар л авчихсан. Энэ жимсний амттай нь тий. Айгүй юм байна тий. Би ч одоо амар хатаа юм баг гал 17 градустай л баг шиг байсан. Сүүж юм уу бас нэг уудаг болчих. За. За хоёлоо хоолоо. За хаста. Халуун дээр орж ирснэг темпо аваад ягаарай. За хурдаа тавьчих. Чаас хатгаснээ. Таны нэвтрүүлэлт орно гэхээр удаас за одоо галаах юу асуух бол юу ярина гэж жоохон санаа зовж л ирлээ бас. Одоо хийсэн бүтээсэн юм их багтаа хүн чинь санаа их зовдөг юм байна шүү дээ. Очоод одоо юу гоё ярина гэж. Бид нар урд нь цомоох тэр шагаах эдэр нэвтрүүлгийг үзэж ирсэн юм байна. Таны уран бүтээл өндөр. Тавч сайхан байна. Тэд хоолнд хэрэг юм. Хоолнд маханд ер нь сайн шүү. Сайн уу тийм. За энэ чинээс ингээд аваад. Энэ гоё юу шүү дээ. Таас нэлээд жим хасаад жим бийцэн гоё шүү дээ. Асаас. Тийм. Эксостик юм яаш. Сериоснээс. Тэгэхээр нэг камер өмнө бас ингэж ууж мууж ингэж идэх чинь бас их жоохон юу гэдэг юм бэ шүү. Бие барьдаг юм шүү. Санаа жоохон зовох юм. Та тэгээд хэд татсны дараа гайг болчихно. Биш нэг аюу амархан улааж малаадаг. Уудгуулахар ч аюу байц. Хүмүүс уудаг юмуд хөрн итгэдэггүй. Худлаа яалаа мал. Одоо сүүл дээр нөө канонд яваад та уусаа кано группыг мэдчихэж байгаа. Тэгэхээр кано гараад банкет болсон. Банкетэн дээр нөгөө нэг олон сар жир ажилласан хүмүүс чинь ажиллаад өгнөл гоё ажлынхаа ард гарсан хүмүүс чинь бас баярлал хөөрөл гоё баярлж байгаа ш. Тэгээд адилхан баярлж хөөрөөгөл бас байнгут хүмүүс ирэл толгож муулгаал ингээл уудгүй штэ хаа гэхэл гол итгэхгүй юм чи. Хараад байгаа ч гэл. Гэхдээ нэр уудгүй маа гэл. Тийм үү гэл зарим нь ойлгоо зарим жоохон нас худлаал бараг ярьж ин да. Эсвэл зарим нь одоо бидэртэй л уухгүй байгаа юм болов уу молооч гэж бод. Янз ярил боддсон шүү хүмүүс. Би бол тийм болов ш. Тэгээд сайхан. Ер нь бол тэгэл нэг тиймэрхүү. Ер нь жоохон эмээтэйг өссөний тэр ер нь нэг тийм арх дарс болж бүтэхгүй юмнаас их хол өссөн ер нь бол багтаа тий. Арх тамхи тэг ер нь бол нэг тийм одоо хүүхдүүд чинь бас нэг эрэгтэй хүүхдүүд чинь нэг сахилах готдаг үе бас байдаг шүү нэг тийм ээ. Би чинь харин тийм биш нэ эмээ дээр өссөн болохоор харин гайгүй зөв хүмүүчлэр биш. Манай ээж чинь гадаадд байдаг Оросд. Олон жил тэнд амьдс. Тэгээд баг багт ээж Оросд байдгүйс. Тэгээд тэр нөгөө эмээ дээр ширнэ Москвад сайхан богоон тэр нөгөө сайхан 8 байдаг байлаа шүү дээ. Манай ээж чинь 8 ачаа. Тэгээд би чинь цуг ээжтэйгээ богоон их 8 байдгүйс. Тэр ээжтэй тэнд өссөн бол бас нилээ эвгүй байр. Бас нөхөр болсон байх бас магадaltaй нөгөө богооныхын та мэдж байгаа шүү дээ. Үгүй шүү. Дээр үе энэ нөгөө нэг яг 8-нд явдаг нарлагийнхан бол бас Орос руу чинь 5 хоног бас явна. Тэр 5 хоногт юу эсийг хийх вэ тэнд тийм ээ? Яг бас чанга ирнэ. Нэг идчихэд ярих хэрэгтэй юм идэнгээ ярих юм уу? Хамаагүй. Гайхаа тэгэл идэнгээ ярьсан болно. Үгүй таны нөө бэлтгэл хийж байгааг л харах юм да. Чи нэр натаа цуг бэлтгэл хийгээд байсан. Харин тийм би чи өөрөө хаана идэв? Би тэр нэг юу нэг чочид буудлын фитнес гэдэг чинь жижигхэн цэвэрхэн газар байдیں۔ Нэг олон хүн яваад идэх. Хөөхөн саан маамтай цэвэрхэн тэнд бэлтгэл хийгээд. Тэгээ бас тантай бас нэг юу юм бэлтгэл хийгээд таны бичлэгүүдээс харж ирсэн. Эсвэл хоёул хоолоо сар идчихээ тэгээ эхэлсэн. Заримдаа бас жалар хийлээ мэлээ тэргээр хүмүүс шөмжлөдөг. Шөмжөдгүй хэнч гэж одоо одоо тэр мэрийг тоогоо олсон мэт тийм. Ямар нэг юм хэлж л дараа. Темпо тэгтээ нэг олон нэвтрүүлэгч чи ордгоо тийм. Ордгүй шүү дээ. Ер нь
өөрөө ч нэг орё гэж ер нь боддог. Ер нь бол нэг сонирхол ер нь жоохон баг та нэг ер нь жоохон даруухан гай. Яг хэрэгтэй юмдаа л орё гэж боддог шүү. Одоо энэ нэвтрүүлэг баг миний амьдралынхаа туршид орж байгаа нь баг 2 дахь нэвтрүүлэг л. Тийм ер нь бол би энэ тэнд нэвтрүүлэг дээр нь орж байгаа. Яг хуу нэвтрүүлэгт орооч морооч гэсэн юмнууд цаая ирдэг л тэгээд их одоо юм хийж бүтээсэн биш гэж бодохоор одоо ороо юугаач ярих юм гэж бодохоор тэгээд ер нь жоохон нэг тийм. Гэхдээ энэ чи яг темпо ийм л дээ. Тэр энэ ямар чиний хийж бүтээснийг шалгалтын ч юм уу эсвэл бол тэр нэг тийм шүүлтийн зүйл ерөөсөө биш шүү дээ. Энэ зүгээр л галуу 2 темпо 2 нийлж байгаа нэг контент хийж хэл гэсэн үг байхгүй. Тэгэхээр зүгээр яг биднэрт чинь нэг тийм даалгавар байдаг шүү дээ. Нэгэнд ингээ гараад ирсэн бол entertainment байх хэвээр. Үзэгчдийн өмнө entertainment байх хэвээр гэдэг тийм бичигдээгүй даалгавар юм уу? Нэг тийм байдаг шүү. Тэр утгаараа л гэж. Энэ сүүжүүч одоо бас их ходоод руу нэлээ халууд өгч гисэн л. Тэр нөө Шууд бас нүд мүд бас жоохон нөө юу уудаг хүн чи их амархан яачдаг. Амархан бодож тийм шиг л 2 3 татаал тэгэл ер нь жоохон нэг тийм би тэгтээ яг амьдралтаа бас ганц нэг уучсан тэгээд яг надад бол зохичгүй юм байлээ тэгээд өөрөө ч нэг юм ер нь бол нэг тийм одоо арх тамхи ч юм уу тиймэрхүү юмд нэг автаад идэв. Заримдаа бол нэг 50 мянгаас гарч чадахгүй байгаа хүмүүс гэж гайхаад л одоо энэ одоо ийм амархан энэ татахгүй байхад юу хэцүү байдаг вэ гэж бодохоор уухгүй байх надад бол нэг тийм хэцүү асуудал ерөөсөө байж байдаг шүү дээ. Одоо 50 хүн татдаггүй арх марх уудаггүй хэрэг хүмүүс л хаас бодлоо бомбарлаа. Тэгээ миний царин дээр уус хилтэй уустай хэргэлдэг байна. Яа. Тийм муухай өнгөрөө те. За хоёул яриага бүр темпогийнхаа уран бүтээлийн эхлэлээс эхлэе л да тийм. Мэдээж тэрийг бол асууна гэдгийг бол тооцоолсон. Микс Тооцоолсон ирсэн. хамтлаг бол мэдээж маш ихчтэй хүчтэй гарч ирээд Тэрэн шигээ тэгээ алга энэ шиг арга болсон тийм амар хурдан. Хөлөх гэж гарч ирээд. Тэр хамтлаг ерөнхийдөө 25 дугаар суугдал үзэж урд нэг 25 ч бас нэг тухайн нөгөө Монголд бас шоу моо баг зөхөддөг. Одооных шиг voice ч юм уу тийм их баг болдгоо. Тэгээ UBS based song гэж болдог. Тэгээ нөгөө 25 дугаар суугдал үзэж юм болохоор гадны нэг шоуг дуургаал миний гэр зэрэгэл дээрүүд нь хийчихсэн. Тэгээ бүр 10 хэдэн жилийн юм баг 20 жил юм чинь. Тэгээ бүр 2000 оны 7 8 8 он. Тэгээ тэрнээс хойш үргэлжлүүлээд гадны нөгөө Making the Band гэдэг нэг тийм шоу барьж аваад. Тэгээ бидний өмнө чинь 2 хамтлаг гарсан. 2 охтын хамтлаг. Яг нөгөө Animonix гэсэгээд. Тийм. Тэгээ 3 дахь хамтлаг нь болохоор дандаа охтууд гэж яхаар охин банд толж авъя гээд. Тэгээд ер нь бол юм холимог шалгар болчихсон байхгүй. Тэшин тухайн үеийнхаа бараг л одооныхоор бол voice байлаа ч чи одоо бараг 5 600 хүүхд мөхөд оролцоод бас овоол том юм болчихсон. Тухайд одоо ингээ ботход. Тэгээд тэнд оролцоод 7 хүүхд шалгаруулаад 7 хүүхдийн нэг болоод тэгээд хамтлагт анх орж исэн та. Тэр нь гоё исэн. Тэгээд манай бас дуунууд ч бас хүмүүст айгуу сайн хүрсэн. Цөөхөн дуутай. Тэгээд тэр дуунууд нь бараг ихэнх нь хүрсэн. Тэр нь бол айгуу гоё цаг хугацаа гэж одоо боддог. Тэгээд жоохон нэг таны төрөөнөөсөн дэр нөгөө нэг юм айгуу урдаа алга болсон гэдэг тэр жоохон харамсаж л явдгийг одоо хүртэл. Ер нь тэгээ уун жоохон цаашдаа нэг хэдэн жил мэл хамтдаа зүтгэсэн бол бас нэг юмны ард гарах байсан юм байна гэж бодохоор. 2013 онд Хүрлээ ах бит хоёр Тагнуулч аав гэдэг кино хийгээд. Тий. Би одоо маш сайн санаж байна. Тий. Тэгээд би тэд нөгөө Тагнуулч аав киноныхаа саундтрек танаа талаар дуулуулаа. Танаа студиор очсон шүү дээ бид тэдний амбуу тий нөгөө Gov дээр тий. Тий. Гүнчи шиг. Тий. Гүнчи ш одоо хаана вэ? Гүд нэрээр нь одоо Гүнчи маань одоо Америкт байгаа. Америкт байгаа. Ер нь надаас бусд нь бүгд аавж болсон шүү. Тий. Ер нь бол бүгдээрээ аавж болсон. Би л одоо ганцаараа үлдээл намайг одоо тэгээд чи хизээ үнтэй суух гад хизээ хөвгтэй болох гад юм хэлдэг. Арай болоог байна л гэл. Тайд ч юм бол тухайн үед ч юм бол ёстой жоохон одоо нэг юм байгаад байгаа ч гэсэн сүүлийн үед одоо ингээд хараад хүмүүс намайг хөгшин гэж бодоод байгаа шүү. Яг тэгэхээр тэр чинь нөгөө 10 хэдэн жил мөлийн өмнө нөгөө Making the Band орцсон. Тий. Тэгэхээр ч энэ бол өстой өвлөг эртний бүс дээр үе нөхөр одоо нас мас нь одоо 40 50 хүрч байгаа гэх юм. Гайхаад би бүр. Тэгээд би ч одоо тийм хөгшөө шүү. Дөнгөж одоо залуу насан дээр одоо бид нар чинь тухайн үед чинь тэр шоунд орчих 18 17 8 та хүүхдүүд л орж байгаа шүү. Тэгэл яг одоо нэг 28 29 30 хүрч гэж байгаа л хүмүүс аахгүй. Тэнгууд ч л хүмүүс нэг л 37 8 40 мөчтэй л гэж ойлгох шүү. Тийм бас биш шүү. Манайхаа гэдэг бас хэлмээр байна. Тэгээд яг хоо манайхан бүгд сайхан аавж болсон. Бүгд зарим нь бас карьераа өгөөд амжилттай явж байгаа. Зарим нь сайхан гэр бүл зохиогоод
Одоо манай гүнчээ маань жишээлбэл сайхан айл гэрийн өрхийн тэргүүн болчихсон тэмдэл тийм ээ. Америкт бас сайхан ихнэр хүүхдтэйгээ аж амьдарч байна да. Яасан мохоо хөшүүн шиг ярьж байгаа те. Айгүй мохоо хөшүүн шиг ярьлаа теесэ. Тухайн үед чи 17 8 та хүүхдүүд чинь тав ус гадралж ямар л сэтгэл зүйтэй ямар л бодолтой байх вэ? Тэр нэг од олны танил бол гэдэг л тийм л бодолтой байгаа шүү дээ. Өөр юм бодохгүй. Энэгээр амьдрах юм уу, амьдрахгүй юм уу, бизнес болох уу, энэгээр мөнгө олж чадах юм уу, энэгээр бид нар амьдрч чадах уу, хажуугаар нь сурах уу, яах вэ, ажиллах уу гэл амар их юм бодох хэрэгтэй. Тийм юм бодох нь сэтгэлээ өөрлөж байгаа хүүхдүүд чинь дайрч орол. Тэгээд бас нөгөө телевизэн юм гэдэг ч хүчтэй юм билэ. Одооных шиг зүгээр нэг клип гаргаад YouTube хийгээд орчихгүй. Тэр чинь нөгөө нэг 7 хоног болгоны орой болгон бүхэлдээ улс орондоо яар телевизэн нэвтрүүлэг гарч тэр хүсүүсээ хүмүүс үздэг. Тэгээд тухайн үед нэг одооных шиг олон контент нэвтрүүлэг байгаагүй. Тэгээд л айгүй хүздэг байсан юм шиг л. Би сүүлд л юм мэдсэн. Тухайн үед ч нэг тоолгүй тэгэл телевиз гэдэг чинь бас айгүй хүчтэй маркетинг. Орой болгон зуртаа гаргаад гарч хүн хүсүүсээг нөгөө таньдаг бол. Ингээ суугаас болж байгаа нэг хэдэн бэбис юм гарч яхана шүү дээ. Хайд алгасаал ахиаж болохоор ахаал гарч тэгэл хүсүүсээг ингээл тогтоодог. Тийм л гэсэн юм шүү. Тэгээ яг дуу манай цэрэн ах айгүй гоё дуунууд бас хийж өгсөн. Тэгээ цэрэн ахтаагаас одоо хүртэл холбоотой байдаг хамтарч ажилладаг бас энэ далмыг ашиглаад цэрэн ахтаас баярлж авдаг бас хэлмээр байна. Тэгээд цэрэн ах маань одоо тэр нөгөө төрний ярьсан хүмүүст хүрсэн ихэнх дууг зохиос. Ер нь бол бокс ч юм болох ч байгаад. Үзөө. Би чинь багтаа спортын дууртан дээр мөнгөлөг багшийн нөгөө юун дээр боксийн дугуулна хичээлдэг байсан. За. Тэр нөгөө манай эмээ чинь юмч. Тэр нөгөө толгой төрүүлгөө баян зохиолаад харч нөгөө одоо хүүхдэл бодож байгаа шүү дээ. Тэгээд за одоо тамирчин болчих юм бол одоос тархитлооны одоо гимтэлтэй болоод насны эцэст одоос нэг тэг өвчин хэцүү юм байна да. Тэгэхээр одоо ийм юм дээр хоол айхан гэдэг. Тэгээд намайг болиулж ирсэн. Ууг нь би ч нэлээ ирээдүйтэй. Манай багш магч чинь бүр намайг гарахгүйгээд манай гэр мэрт бүрт ирчихсэн. Энэ хүүхд ингээд ирээдүйтэй тамирчин болох авяас байна. Тэгээд та нар одоо спортоос ингэж болохгүй. Бүр гэр мэрт ирээд имэмэтэй болсон уулзчихсан. Тэгээд би чинь боксоо болоод тэгэл яг нэг өсвөр ангидаа нэг 9 10 мар доороо тухайн үед ч нөгөө 10 жил чинь 11 12 биш 10 жил биш. Тэгээд урлаг уран сайхан сонирхол. Түүнээс ч яг одоо багасаа бас яг урлагийн хүн болно гэж бодож байгаа. Ер нь бол нэг тамирчин хүн болох байхтаа л гэж өөрийгөө боддог. Өөр их хөдөлгөөнтэй ер нь юмэг айгу амархан сурдаг спортын юм төрлийн юмнуудыг айгу авьяасан тал байсан. Микс аплик яасан юм? За ер нь хідүүлээ ингээ ботритаа гэж боторсон юм уу? Нэг болвол ерөөсөө андаа ингээд өөрөөсөө карьерийг хөөгөл ингээд явцгаацсан юм уу? Ер нь бол яг хөө тэгээд нэг ихэнх сургууль соёл гээд бас явсан. Зарим нь хувийн амьдрал гээ. Зарим нь тэгээд яг хөө тухайд бүгд нэг жоох хөөхтүүд төлөвшөөгөө тэгэл чинь нөгөө юм бүгд гар гэрийн асуудал сэтгэл зүйн байдал зарим нь ингээл ноддын өвчин тусгаас ахуулаад те зааш нөөцлөгдөөл тийм. Тэгэл тиймэрхүү юм зөндөө юм болсон. Тэгээд бас биднийг бас ингээ базах хүн айгу байхгүй. Яг гоо базаа чиглүүлээд эн чинь юм байдаг та нар одоо ингэж яв тэгж яв гэж хэлэх хүн жоохон хомос байсан юм да гэж л боддоо шүү дээ. Тэгээ зохион байгуулж жоох юм уу та сүүл рүүгээ ингээд бүгд ингээд ингээл ер нь явцсан та. Жохон бомдолголоод гэх юм ба муухагаар гэдэг. Түүнээс бол нэг хоорондоо муудалцаал чи би дээрээ дулаалаа тийм байгаа. Тийм. Жоох хүүхдүүд юугаач мэдхэвдэ чаавс ч юу ч мэдгүй байгаа шүү дээ. Тий. Тэрнээс бол темпо маань бол соло уран бүтээл хийгээл шофон доноо гаргаа. Маш нэг олонч дугаар бол соло нэг 4 5 дуул байдаг. Цөөхөн. Яг го бас нэг гайгүй ганц нэг хүмүүс тас үрсэн тэгээд уулын солоогоор явъя л гээ одоо хүртэл бодоолох. Одоо жоохон ингээд яагаад ирэхэр чинь бас юм их боддог болчихсон юм шүү дээ. Айгуу хэцүү. Яагаад ирэхэр? Ухаан суугаад ирэхээр. Ер нь юмыг их боддог болд юм шүү. Урд нь ч нөө сэтгэл хөдлөлөөрөө бүх юм шийддэг. Хөөрөөл ингээл ямар ч бодлохгүй алсын арга хүч юм уу төлөвлөхгүйг шууд дарж ороод тэгэл тэр нь бүтлгүүдч гэдэг ч юм. Тиймэрхүү юм аа. Одоо бол тэгээд айгүй их сайн бодож ижил юмнууд шийдвэр гаргаж байна. Тэгээ нэг хөгшүүн шиг болсон байна. Харцгаа. Өөрийг ярьж байгаа юм өмнө хүртэл нэг тий ер нь тиймэрхүү л байна да. За тэг боолоо дээр. За бараг л тэгэл сайхан цагдах шиг л боллоо шүү ч. Үгүй баг идэх юм. Гоо сайхан иднэ мах ер нь би гөрөл нэг иддэг. Ер нь мах ногоонд бол сайн шүү. Таас нэг зөв хооллох гэж бас нэг эрүүл зөв амьдралын хэм маягтай байх гэж хичээдэг юм. Харин тийм одоо ингээл аль нь дээр үеийн хоёлоо яаж яагаад лимэл жинтэл байсан тэгэл хэвэрэл байгаа юм. Хэвэрэл харин олон жил одоо энэ жингээг барьж хоолны дэглэмээр л барьчихдаг юм уу? Тий хоолороо л ирэх. Тэгээд нэг ажуугаар нь тасгал спортоор хичээлээ. Одоо бол одоо ингээд нөгөө бокс эднэрийг эргэж сэргээгээд жоохон тийм өөрийнхөө эрүүл амьдралын маягт хруулаад хичээлгээд эхэлсэн юм. Тийм.
Тэгээ сүүлүүд нөгөө жүжигцүүгээрс хичээлж эхэлж байна. Явж байгаа. Бас яг сонирхолтой их гоё спорт. Хичээлээгээ бодоол явдаг гэсэн ерөөсөө амждаггүй. Зураг авалт маалт гэл цаг наргуу. Амьдралынхаа нэг хэв маяг болохгүй л гэсэн нэг ганц 2 сар яваад сураал те тийм бол ерөөсөө байхгүй. Айгу олон жил хичээлж ийж дадал туршаад болгож ийж ер нь сурдаг спорт юм байна гэдгийг бол маш сайн ойлгосон. Би ч нэг анх юуч мэдэхгүй ороод нэгдэн цагийн дотор техник механикаа сураал зүгч ихтэйхэн өвхөл юм хийчих юм байхгүй л орсож алуулж байгаа юм чи. Тийм бол ерөөсөө байдгүй шүү гэл. Тэгэл ер нь бол их гоё спорт. Спорт ер нь гоё л доо хүндлэлтэй. Хүндлэл ирэмб дараа тэгэл их гоё байдаг. Ер нь бол хацхаа хөндлөхөөс ахуулаад тэгэл сул дараа нэгнийгээ дээрлэхгүй байх гэдгээс ч юм уу те. Гоё юм их байгаа шүү. Тэгэхгүй манай зарим нөхдөд чинь нэг жоохон спортын дуртай олцгоол өөрөөсөө сул дараа нөхдүүдийг дээрлэхэл гэтлээ. Тэмхүү мэмэрхэн бас их сонсогдох юм харагдах юм. Тэгэл яг нэг үздэг юм өгөхөөс үцэхгүй тэгэл. Нэг юу чаддгүй хүмүүсийг барьж аваад нүдэд тавьчих юм. Тэрхүү мэмэр хүмүүс бас амьдрал дээр бас мэрсээрээс таарлж шүү. Айлангаас ерөөсөө эрхэж мэрхэж өсөөгүй. Одоо нэг эцэг өөртөө нэг ихчтэй. Тэгэхээр тэр ихч маань одоо ихчтэйгээ холбоогүй ерөөсөө. Багаас хамт байгаад. Юу хаана юу хийж авдаг гэж одоо баг мэдгүй шүү дээ. Аа олны дундуур нэг. За тий. Та бол одоо бас тэгээд их тийм хөвгөлтөө тэгээд сая орж ирэхэд их намгүм байжсан юм чи камер рек дарангуул зүгээр дууныхын тоо маань зүгээр хэд дахин өсөөл царай марин шал өөр болол аргагүй л нэг бас жүжигчин хүн гэдэг бас шал өөр сая бол ингээд баг ингээдэл аваад айгүй намгүм байжсэн яг камер рек гэсэн чи зүгээр аа за намгүм гэсэн өмнө нь Тэпо ямар кинонууд дээр ажиллаж байлаа? За ер нь нэг олон кинонд бас тоглож байгаа юм шүү дээ. Ер нь бол нэг 2014 онд нөгөө нэг бас нэг мундгуудтай нэг кино тоглосон юм манай садан болох дамжаа. Тийм. Донгаа Батбаяр ахгүйг алуурнаагч мэгчгэл. Тэр бол миний анхны олон анги. Тэгээд тэрнээс хойш ер нь баг кинонд ороогүй дээ. Тэгээд 2 жилийн өмнө нэг ангитай нэг кинонд орсон. Тэгээд одоо энэ амьдрал баг миний 3 дахь мартал кино. Ер нь яг каноны саналууд манлууд бас яг ирнэ. Гэтэ би бас нэг өөрийгөө жоохон голоод. За одоо бас яг өөрийгөө бас жоохон хөгжүүлэх хэрэгтэй юм болоо. Тэгээд бас нөө сэтгэлийн өөрлөөр бас ингээ ороод ирсэн бас жүжиглэн гэдэг чинь өөрөө тийм маш тийм том ажил юм байл шүү дээ. Бид нар чинь нарийн шир ямаа сайн мэдхгүй. Би ч одоо бас мэрэгжлийн жүжигчнэр сураад төгсөөг болохоор чинь бас нөө нарийн шир ямаас мэдхгүй. Тэгэл дүрийн судалгаагаас ахуулаад би яагаа бэлтгэхтэй бүр нарийн л их болдгоо юм бэл. Тэрийсээ бас амьдрал кинонд яваад бас зах цохоос нэг сайн ойлгосон. Тэгээд ер нь бол одоо санал манал ирэнгүүд их тэгж бодож бас ингээд за зураг авалтныг зөө би ингээд наан нь бэлдэх хугацаануудад гаргаж өгч болох уу гэдэг ч юм уу те. Ер нь тийм аливаа ажлыг хийхдээ чин сэтгэлээс л хандах чухал юм бэл. Урд нь ч бол зүгээр ингээд сэтгэлийн өөрлөөр оруулах гэж байна шүү дээ. Одоо бол тэгэл бэлтээл бодоол шаналал яг яах вэ гэл. Тэгэл нөх хүмүүсээс өглөө авал. Одоо нөгөө сая амьдрал кинонд анхны мэгч тоглосон гол дүр тэр. Би ч анхны мэгчийг 50 байхгүй л өдөр шөнөг бол одоо нөхөр мөхөр нь одоо баг хардахаар л одоо. Дүрээ асуувал энэ яагаад ингэсэн юм бэ? Сүрт хичээгээл чат мат хичээл. Энэ хүн яагаад багтаа аав ээж нь энэ яг юунаас л тийм зан сэтгэл зүйн юм болсон юм бэ? Энэ яагаад тийм юм бэ гэл анхны мэгч ингээл наадах чи юм. Анхны мэгч нөө зохиолоос өөр өцсөн. Тэгээ ерөнхийдөө нөө дөрүүдээ маш сайн ерөнхийдөө зохиолоо бичсэн хүн гэдэг чи өөрөө мэдчихэж шээ. Тэгээ би бол анхны мэгчээс маш их зөвлөгөө авсан. Эрэг талын дүр юм уу? Эсрэг талын дүр юм уу? Зохиол ер нь бол эхлээ бичигдэхэд бол эсрэг талын дүр. Эсрэгч явахдаа ер нь нэг юм жоохон юм саагуу, сагсуу, нэг тийм толгой муутай, ухаан муутай нэг ингээ жоохон аав ээжийнхээ хөрөнгөөр жоохон ингээ далаалах хэвээр. Тийм эсвэл одоо зохиол маань өөрчлөгдөд ер нь яхаар юм баян айдал байл айгу хэрэг юм тэнэг мангар юм бэ, дураараа юм тэнэг байх хэвээр тий. Харин ч тэр чинь аав ээж нь өөрсдийн хөдөлмөрөөр ингээ ариун цагаан хөдөлмөрөөр тийм хэмжээнд өрөөд үр хөвгтэйг зөв хүмүүжүүлсэн тийм айл хөвгт яагаад бич болдог гэдэг тийм үнцэг гарч ирээд тэгээд дүр маань өөрчлөгдсөн. Тэгээд аттай их ойрхон болсон да. Амьдралын маань одоо нэг жиг шугамтай их тийм ойрхон болсон юм болоо гэж бодсон шүү дээ. Хүмүүс их ухаалаг юм аа л гэдэг. За. Одоо жоохон ингэж хөвгөлтэй ярихгүй бол сид бас сериослаад ингээл нэг амар pop ухаантай яриад тахаар сонирхолтой баг тий. Ер нь энгийн амьдрал дээрээ бол Тэпо жоохон тийм юу сериосны талтай юу сериос нь шүү дээ. Ер нь их дараах шүү дээ.
Яг хүмүүс наваа ингээ ажиллахдаа нэг их цаантай мантал гэж бодсон юм шиг байна. Хамраас өгцөн. Хаста өөрийгөө одоо хаста юу бодсон гэдэг ч юм уу. Тиймэрхүү хандлагыг ажигладаг юм шиг байгаа. Би бол ерөөс тийм байхгүй. Ах ихчтэй гэдэг л ах цахаа мэдэн тэгэл яг л ингээл яваал. Ер нь зүгээр нэг юм жоохон хүмүүсээс өөрийгөө тусгаарлалчтэй. Нэг юм ганцаараа манцаараа байж юм их бодож ингэж. Одоо сая дээр канон дээр хүртэл бид нар натуурт эрдэнэтэд ингээд гараад тэнд хүмүүс бичгэн жахад би тэнд ганцаараа суучихсан дүрээ ботчихсан л. Яа. Тэгэл ингээ муухай царайлчихсан. Тэнгууд ч нэг хүмүүс ингээ хөндлөнгөөс хараад хүү энэ маань одоо бид нар баг энэ хүнд одоо тэ тааламжгүй байгаа болоод энэ жоохон муухай царайлаад ингээ тусгаарлаад байгаа юм байна гэж ойлгох ч юм уу те. Ууг нь бол нөгөөх нь дүрээ ботсон шаналцсан. Яавал энийг би гоё яг үнэн гаргаж чадах бол гэл ингээ стресстэй л ч юм уурлаа л те. Тэгэл явж байгаа юм л да. Тэгэл ингээ найруулагч маялагч дээр очиад асуугаал. Тэг яг сүүлдээ манай киноныхан бол амаа ойлгосон. Эн чинь өөр хүн юм байна. Бид нар ингээ хүнийг гаднаас нь дүгнээд их болохгүй юм байна шүү гэдэг. Эхлээд бол гаднаас ирж нэлээд залуу насны нөгөө да бартчихсан л тийм ээ. Хүмүүнийг бол зүгээр одоо химбугатаач барыг одоо тий яхад бэлэн тэгэл нэг жоохон харц марцсан юм жоохон ширүүн мөрөн тэгэл нэг бие авч байгаа нэмүр мөрцөг толгой харц марц жоохон өндөр болохоор ч ингээл жоохон их цантаа мантал гэж бодд юм шүү. Уг хүн нь бол тийм биш. Тэг яг манай киноныхан сүүлд ойлгоод банкет дээр чинь зүгээрсэн. Чин сэтгэлийнхаа углуурны үгнүүдийг хэлцгээж энэ төр. Тэгэл бид нар чинь тэгэл яг ойлголцоол тэгэл айгу гоё л байсан. Бас гоё хамт олонтой болсон. Энэ бас олон ангитай ус та мэдж байгаа шүү дээ. Амар том ажил болдго юм биш үү? 3 сар болсон. 3 сар зураг авсан уу сая? Тийм баг 9 сарын сүүлээр эхлээл тэр чинь баг 11 12 сар гэл баг авлаа шүү дээ. 11 сард л баг дуусах шүү дээ. Тэгээ саяхан л кино маань бэлэн боллоо. Тэгэл ер нь бол тэгээд чинь арт кино баг группцэн 50 60 70 80-аад баг 100-аад хүн ажиллаад байгаа юм байна. Амар их тэгэл. Гэтэ яг миний хувьд гэх юм бол яг би бас гол дүр биш болохоор өдөр болгон зураггүй бас гайгүйсэн. Яг манай гол дүрүүд ч юм яг нөгөө их сцентэй яг нөгөө тэр хүмүүс маань л их ядарсан байх л гэж би. Одоо ялангуяа анхны мэгч бол зохиолоо бичин дээрээс нь жүжиглэн дүрээ бодно гэдэг нэ тэр хүн бол стаа. Нэг ядарсан байна. Ганцаараа байдаг гэснээс нөгөө гинт нэг юу санаад орчлоо. Нэг комеди баяраа чамаа нэг комедийн жокүндээ оруулаад бороо оронгуул темпо гарч ирж байна. Нэг юу яцсан темпо гараад ирэх ингээл нэг жок хийгээд байсан шүү дээ. Өнөөдөр хурд тундастай бас темпотой гэж. Тэрээсээ бит. Ер нь тиймэрхүү юм одоо комедийн жок мокн дээр ингээл өөрөө чи яриад инхээр тэрэн дээр имзгэлж хүлээж авах уу асуу бол зүгээр яадгийн зүгээр штэ гэж хүлээж авдаггүй ер нь яадаг уу? Одоо нөгөө наалдан патч наалтгаа байсан гэдэг шиг. Одоо тэг нэг хүмүүс сайлжлаадаг, муулжлаадаг тэгэл одоо эхэндээ бол их хэмзэлдэг байсан. Жохон багт. Яг хамтлагтай багтаа бол. Комент уушаал те. Хүмүүс муулвал ингээл сэтгэлээр унаал сайлвал ингээл хөөрөөл ингээл. Одоо бол тэгээд ер нь бол нэг тийм намайг муулсан, сайлсан ч, магтсан ч яасан нэг тийм одоо наалтгаа байсан гэдэг чи. Би өөрөө ч нэг тийм үздэгүүд, хоодогчгүй тэгэл тэр хүмүүс миний амьдралаар амжихгүй, би тэр хүмүүсийн амьдралаар амжихгүй те. Тийм болохоор тэг муус сандгүй. Тэгэд ер нь бол их тийм гоё юм уужуу болчт юм шүү дээ. Би ч өөрөө нэг юм бас жоохон шашин философи ном маш их унших дуртай. Тэгээд тэн дээр чинь тэгэл одоо их юм байна да. Тэгэнгუут чинь тэгэл өөрийгөө одоо тэгэл зовоохгүй тэгэл бусдын хэл, бусдын бодол санаанд автахгүй зөвхөн өөрийнхөө сайхан өөрийнхөө ертөнцид сайхан амьдрна гэдэг чинь тэгэл ер нь тийм болч. Хүн ирээд одоо баг мөрлөөд авсан ч одоо тий ууралж морлохгүй болж шүү дээ ер нь бол. Яагаад намайг мөрлөх учир шалтгаан чи яг юу вэ? Тэр хүнд нэг шалтгаан байгаа шүү дээ. Тэр мөрөнд их мэддэг ч юм уу та. Урд нь ч юм бол одоо хүн ирээд мөрлөх юм бол баг л шууд зүрүүлэл гар явна шүү дээ. Химбууч байсан зүрх зөрөгтэй бол дийлэхгүй юм байсан ч тэгэл нохоо шиг үзэж байгаа л ямар нэг юм тастаал хидчих механизм нь хүртэл хазаал те дийлэхгүйсэн ч гэсэн тэгэл үлдэн гэдэг тийм сэтгэл зүйтэй л ер нь байдаг гэсэн. Одоо бол тийм хүмүүнтэй муудалцад яах юм бэ чаав сэтгэл адилхан л амьдрах гэж явж байгаа хүмүүс. Тэр нэгнийгээ хэмлээд одоо яах юм шүү дээ. Тэгэл тэгж бодоод ер нь бол нэг тийм үздэгчүүд, хоодогчгүй хүмүүс надраа бас явуулаад гэсэн зөндөө ингээл чамгастай амар цасаа порт хараад ирдэг. Доромжилсан мөр. Наа чин баг одоо юу жок биш баг улаан цайнд доромжилсан байж тээ ачиас та үгүй өдөөс нь юм хэлээч гээл зөндөл хүмүүс тэгсэн л дээ чи баг 2 жилийн өмнө баха жил хагас юм ч л тээ би яг тухайд гадаадд байсан яг тэр бичлэг гарч явах хоёр тэгэл над хүмүүс их олцтой би тэр өөрөг тэр одоо нөгөө нэг жокийг баг үзээч хүү сонсооч хүү ер нь л над руу зүгээр хүмүүс ингээл скриншот мот хийгээл явуулчихсан би за одоо жингийн цуваа явж лээдэг замын ноход гоцч лээдэг гэдэг шиг те тоохч модгүй шүү дээ.
Тэгээ химбугаачуд байсан тэгээд ер нь бол. Тэг яг зүгээр одоо нэг юм хэлэхэд бол одоо бидний амьдрал чих богинох штэ. Тийм болохоор ер нь бол нэг сайхан нэгнийгээ сайхан байгаа дээр нь сайн сайхан өгөл хэлж байгаасаа л гэж бод нэг нэгэндээ те. За яг хөө мэдээж нэг буруу зүрх ойлголцоод нам мөрийн хэр усуудын дунд тийм байлгүй л яг. Тэр мэрийгээ тэгээ сайхан ууч сэтгэлээр уучлаад үнэхээр одоо уучлахгүй нэг сайхан эр хүмүүс шиг нэг сайхан гараад нэг те асуудлаа нэг шийдчихэд буцаж орж ирэх нэг хөвлөрөөс салах ч юм. Тийм юм байхгүй. Тэгэл хүүхэн шиг нэгнийгээ ардар урдар муулцуул яваад идэх хүмүүст бол ер нь жоохон дор. Тийм бугаач байсан нүрэл барж байгаа л үнийг хэлчихсэн байх штэ. Тийм. Би бол ер нь бол өөрөө тийм. Тэгэхгүй тэгэл нэг таны өдөөс харж инээж байгаа л өөр хүн дээр оцсноо галаах хэвээр сонин гар тийм юм. Надад бол тийм хүмүүс дээрээс баг. Тэгэл лидер өссөн гэж үж шүү дээ. Тэгээд мэдээж нөгөө эмээ өвөөнөр бол одоо хүнч бас их ингээл халамжлаа л. За юм уу. Яг хоо эмээ дээрээ бол нэг тийч бас амар эрхэлж өссөн гэхэд бол хэцүү. Эмээ мөн өглөө гараад ажилдаа байна шүү дээ. Би нэг их цаг ганцаараа л өнгөрөдөг гэсэн. Тэгээ аяэж гадаадад хаан маань бүр баг ухт бурхан болцсон. Тэгэл ер нь бол нэг аав маава гэж дуудаж үзээч юу амьдрал та. Тэгээд ер нь бол нэг тийм эрхэлж өсөөгөө тэгэл яг эмээ маань чадлаараа л намайг өсгөөл чадлаараа л өсгсөн. Тэгээд одоо тэгээд амьдрал дээр гараад нэг тийм хүмүүсээс хайр майр хөдлөж мүлээд өгч тийм. Ер нь нэг тийм юм. Эрэгтэй хүнийг бол тийм бас сул дорой өсгөөд бас тийм. Ер нь бол эрэгтэй хүнийг нэг тийм хатуучтай, зүрэг зөрөгтэй, тэгээд ямар нэг юмтай нүүр тулахад ард нь гарчхаар шууд ингээ асуудалтайгаа нүүр тулдаг. Тэрнээс цухтаадаг биш те. Тэгж хүмүүжлэх хэрэгтэй шүү. Би ч яг бас их тийм нэг жоох эмзэг нэг тийм сул дорой байсан. Гэтэ ер нь бол хамтлаг мамтлагт байх үедээ айгүй эмзэг амар амархан гомдож амар амархан стресстэн сэтгэл хөдлөлттэй гэсэн. сэтгэл хөдлөлттэй. Ер нь бол нөгөө арслангийн орд гал мах бод. Ер нь бол ийм ер нь нулимс тэр баяр маяр их ойр штэ ер нь бол. Айгүй тэгээ ер нь ийм характертай юм нэг юм амар шартай. Ер нь хэцүү спорт төр бол тэгэл шүтээ зугаал тэгэл орилол дээр штэ ер нь бол. Тэгэл ер нь бол тийм байх болцсон. Тэгэл ер нь яг нэг хамтлаг монголт ороод бас жоохон нэг тийм сул багаал бас нэг сул дорой болоод гэсэн сэтгэл зүйн хувьд яг тийм эргэтэлэг байдал алдаад байна штэ. Нэг шилчхнаал те. Хүмүүнд гомдлол ингээл үг мүг хайж майл эсвэл ингээл нэг тийм үе бол нэг хэсэг байсан шүү. Тэг яг тэрнээс яг өөрөө л хүн гарах хэрэгтэй юм байна. Гоё. Тэрнээс яаж гарсан бэ? Спорт шүү дээ. Ерөөсөө л спорт. Спортоор ч. Ерөөд өргөө гоё шангалаа. Би чинь бүр нэг хэсэг чинь сэтгэл санааны хямрал мэмралд ороод бүр 3 жил мэл баг ирватсан шүү дээ. Гэр мэрээсээ гарахгүй, ажил төрөлч хийх. Бүр ингээд өөрөө вакуумжуулаад одоо хедлежер мэтэл одоо жокерийн дүр тоглохдоо өөрийгөө тусгаарсан гэдэг шиг л одоо. Тэгээд ер нь тусгаарлаад тэгээд ер нь сэтгэл санаа манаагаар нэлээд бүр доош яваад ирчих бүр. Дэрийг яг гэр мэрийнхэн тачнаа хитлээгүй л. Тэгтээ яг намайг бол ажилласан л баг. Тэг яг тэндээс бол өөрийгөө л босгож ирсэн юм л. Надад бол яг нэг тийм одоо нэг ментор ч юм уу яг нэг юм чиглүүлдэг хүмүүстэй ч юм уу сайхан аав маавтай хүмүүс бол нэг аав нэрээд нэг сайхан хатуух уу гэлээ нэг алгадаа тийм ээ. Чи босс гээд ингээд нэг тийх хүмүүс бол байна штэ. Тийм байгаагүй. За манай хоёр ах махш надад нэг юм бэлтгүй юм. Яг миний хоёр төрсөн ах биш. Гэтэ бол багасаа хамт төссөн ер нь төрснөөс ялгаагүй. Тэгээд ер нь бол намагш нэг одоо тоодгүй жоох өөртөө чинь хувийн амьдралтай ар гэртэй хүмүүс тийм яас ихнэр хөвгтэй гэж явж байгаа. Тэгээд би ч хүмүүсээс нэг юм сонсохыг ч хүсдэггүй. Их жоохон дураараа нэг жоохон жожиг гэх юм уу. Тэгэл ер нь нэг хэдэн жил нэг орч нэг тийм шалтаа бууж нэгтэй нэг юм шалаар нэг гэдэг шиг одоо асар сул дорой одоо болсон шүү дээ. Одоо миний ойлгож байгаагаар бол хайр дурлалын бүтлгүүтлийн дараа мараа ч юм уу магадгүй тийм л болов гэж бодож байна би бол. Хайр дурлал гэхээр одоо тэгээд хүмүүс угаасаа мэдэн те. Тийм угаасаа мэдэн. Тийм нэг алдартай нэг үерхэл байдаг шүү дээ. Хүүхэд насны минь их гоё. Них муухай ахаал хөгшин шиг хүүхэд насны минь гэж ирэлтэй. Тэр яг хөө мэдээж тэр харилцаанаас болоод бас нэг хэсэг хугацаанд бас шаналсан шүү. Тэгэхээр тэрнээс бас болоогүй. Бас нэг яг өөрийнхөө хүссэн шиг амьдарч чадахгүй бас хүсэл мөрөөдлийнхаа араас яг тууштай зүтгэж чадахгүй яг нэг юмтай нэг одоо нэг юм амьдрсан шиг амьдарч чадахгүй байгаадаа сэтгэлээр унаад өөртөө сэтгэлээр готраад ч юм уу те. Тэгээд ер нь хэсэг жоохон дипэрсэн. Тааш. Ер нь тэгтээ тэр үедээ арх марх уугаагүй. Янз бүрийн муу зуршилтай болоог. Яг л ингээл харахгүй өрөөнд баг хөшгөөж нээдгүй ингээл өглөө болгоод хар хөшгөө хаагаал нэг юм бүүдгэр юм л байдаг байлаа шүү дээ. Хоол цайж нэг сайддаг. Тэгээ ер нь нэлээд турсан шүү дээ. Бараг 61 60 мар болсон би ч юм. Эрэгтэй хүний хувьд баг өөргөө шийтгээд байгаа юм шүү. Эрэгтэй хүний хувьд
60 кг болно гэдэг чинь нэлээд турангаал те. Өсвөр насны хүүхдүүд л баг тийм турангаа байдаг шин. Ер нь бол нэг талаараа бас өөрийгөө шийтгэхэд байгаа. Нэг талаар бол одоо тэгээд юу гэж бодох юм даа нэг сайхан үүсэх ёстой юм уу үзээд. Уусаа тийм юмтай нүр тулхал байсан. Одоо хүлээж ав. Одоо тэндээс тэгээд чи өөрөө босноо өсвөл тэг тэндээ бүр живээд ингээд алга болоод хинч болно чиний өөрийн л сонголт. гэж бодоод тэгэл буцаал спортоор хичээлж эхлээл, буцаал уран бүтээлээ хийж эхлээл. Тэгэл тэр зүйлээс ер нь бол тэгээд ер нь ном бас их уншиж гисэн. Нэг өглөө орноос чинь Хатаад босох хүн байхгүй шүү дээ. Яг хоо ээж мэж бол үг хэлж байгаа юм л да өөрх юм. Тэгэл би ч ээж мэж хавганд орохгүй шүү дээ. Яг мэдээж ээж байгаа хүндэлнэ, сонсно. Тэгэхээр тэгэл ээж миний хүү босоор гин гот нь көп гэж усаал гараал гүйж мөхгүй л дээ би ч. Тэгтээ тэр хөшгөө нээсэн би ер нь юу болчихвоо яач юу гэд нэг хөшгөө нээгээд спорт клуб руу явсан тэр өдрөө санаж байна. Ер нь бол нэг тийм Монгол тулхтны зуурхын их үздэг байсан. Аа. Лог сүрэнгуан дугаарыг их үздэг байсан. Тэгэд ер нь бол тэр нэвтрүүлгээс бас их юм авсан шүү. Ер нь бол тэр нэвтрүүлгийн бараг ихэнх дугаарыг бас үзсэн дээ. Миний насныхан бол тэр нэвтрүүлгийг үздэг л ах ер нь бол. Би бол ер нь бол өвгдийнхээ үгийг сонсох дуртай. Тэгээд нэг л юм амьдрал богинохон утгагүй бүх юм шиг мэдрэмж төрөд болдгоо. Тэгээд харах хуурын дотроо. Тий. За одоо л юм босох хэрэгтэй юм. Ядаж миний амьдралын богинохон ч гэсэн би тэр богинохон хугацаанд яг чон шиг амьдарч байгаа л дүрлдэж байгаа л дуусна гэж бодсон л. Тэгэл ер нь босаал. Би ч айгүй олон жил чимээг үзсэн шүү дээ. Одоо хүмүүс намайг одоо ер нь баг мэдэх бох тоо. Тэгэл хамтлагт айгүй гоё хүчтэй гарч ирчээл. Тэгэл яг нэг алдартай үерхэл гээл бас дуу хоор хийж авч байгаа л тэгэл нэг хэсэг таг болчихсон шүү би чимээг. Өөрөө тусгаал алга болчихсон. 3 4 жил ч байна. Тэгэл яг нэг хүмүүс бодохдоо энэ станга өөр алга боллоо. Авьяасгүй болохоор урлагаас арчигдлаа гэл янз бүрээр бодсон л байна. Гадаад бол тийм байгаагүй. Би бол зүгээр өөрийгөө тусгаарсан. Тэгээд яг одоо би ч нэг тийм бас амарч авьяастай бас хүн бас биш. Тэгэд яг өөрийгөө тусгаарлал тэр чинь нөгөө танин түрүүнэлдэг чинь өөрийгөө л шийтгээд байгаа юм л да. Аа. Зарим хүн тэгэл тэндээс чинь нөгөө нэг шинээр одоо жинхэнэ эр хүн болж төрж ахиж боловсрч одоо гарч ирчлээ байна л да. Усвал дорой байдлаа өөрийгөө тэрийг тэнд нь буушлаад тэгээд ер нь шинээр л тагч төрчлээ. Би хийж хуваахаа танд. За. Тий бас. Өөрөө л мэд тий. Одоо их нарийн бас их ёс зүйтэй шүү дээ тийм ээ. Бас увдаг уран сайхан гэдэг чи одоо бас тийм их нарийн бас тийм ах цах. Үгүй. Тэр нь бол нэг тэр нэг ах цахаа хөндлөх ёс гэдэг ч юм уу их бас нарийн бас байна тийм ээ. За хоёлаа аланцаар хоёр бороо ингээд. Ичээр нь жоохон сүүжинд бас жоохон яваад бас нэг жоохон юм ярьчих гал бас. Яа. Үгүй ярих уу гэж орж ирсэн хүн чинь зүгээр тасралтгүй маш их юм ярьж ин тэр тий. За. Өөдөө нэгэн л ярих гэж ирсэн юм чинь. Ярих гэж ирсэн юм чи яг үнэ. Тэний нүүр мөр жоох улаацсан гайгүй нэ. Гайгүй. Камер мамир дөрөд би чинь жоохон бичигээд улаагаал одоо нэг жоохон тэгж чаар. Гайгүй. За. Улаан жамсан бурхан гашиглаад нэг амар улаанартай л. Тэгэл тэр өрөөнөөсөө сайхан гарч ирээл эргээл энэ минийг бол ер нь бол нэг хүнд бол ярьж байгаагүй юм. Харин би сонсож байгаа үү? Тий, одоо үзэж байгаа хүмүүс сонирхолтой байж магадгүй гэж тал. Тэгэл ам нэвэл уушгах нэ гэж дахаас юу нөх. Тэгэл бас нэг тийм элдв худлаа нэг тийм бас поп зан ч юм уу баг маг байхгүй. Яг л үнэнгээр л байх дуртай. Хинтээ ч юм бугатайч хаанч хизээч ер нь бол яг л энэгээр л. Тэгээ гараад ирсэн чи энэ орчлын ертөнц зөрний өөр болж байгаа. Оо, орчлын ертөнц өөр болсон байна. Хүмүүс их гоё хөгжсөн байна. Үеийнхэн манаас их гоё мундаг болсон байна. Хэл устай боловсралтай болохоос ахуулаад тийм ээ. Одоо тэгэл доошоо мошоо дүүнер хүүхдүүд их мундаг авьяастай шал өөр мөрөөр сэтгэж митгэдэг болсон байна. Тэгэл ер нь бол их юм бодож байгаа юм чинь. Тэгэл ер нь заа өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй байна. Тэгээ уусаа нэг юм спортоор хичээл би ер нь нэг юм зодтолдож ноцолдож их кайф авдаг юм байна. Ер нь тэр нэг хүмүүнтэй их гоё гэж адилхан хэцэлдэг хэрэгтэй. Одоо тэр манай фитнес дээр бол одоо нэг ах нар ч намайг гарахаар нөгөөгч ирсэн байл. Биш нөгөө үед чи барьж аваад байдаг байхгүй. Миний барилт ч юу ах зүгээр яг өөрсгөө нөхдөлтэй л үзэж байгаа шүү дээ чинь. Тэр жимд авдаг нэг хэдэн ах нар өвдөө ингэ залуучуудтай гал нөцөлдөг хэрэгтэй. Тэгэл нөгөө үедээ нэг тасгал хийж яхад нь тасгал гэдэг дунд нь хөрөх нь хэдэн минут амардаг шүү. Тэгж яах хооронд нь барайл аваад тахш нөгөө чи улам ядраа тэгээ сүулдэ чи намайг хараад надад сухтаадаг болохоос сүулдэ одоо заа нөгөө темпо ирсэн байна ирээгүй үед нь орё морё гэж ярьсан гэсэн манай ресепшн дээр нэг хоёр ах хүртэл бүр ирээд ингэ шагаалсан гэсэн нөгөөч ирсэн байна тарахаар нь ирээгээд ер нь нэг тийм жоохон гоё тийм хобби та би бас ерөөсө боцдоггүй байхгүй юу тэгээд би таныг тийм байх тийм гэдэг чи мэддэг болохоор би албаар
галаахыг нэг бэлтгэл нэг тааруул нэг галаахтаа л нэг үзээ таа гэж бодоод явдаг. Ноцлож буцалт бол тий. Заавал нэгнийгээ дийлж мэлхтэй гол биш биш сонирн биш. Ямар сайн дээр бэлтгэл хийж яахгүй чинь манай нэг бас нэг гоё бодигийн басчуулагч тренер ринг дээр гарснаа нэг юм ирээс хийж байгаа гэснээр галах гараа дээрш ганц раунд гихсэн чи би ерөөсөө за гэж ерөөсөө ямар ч тийм татгалзах бадгалзах тийм ойлгоод байхгүй шууд бэлээ өмсөв за гэж шууд үүж гараад тэгээд өөрөө таач уус их спорт юм л дээ. Тэгээд таны бол таны сайхан намтар таны спортын амжилтыг бол би мэднэ. Тэгэхээр нэг андуурвал гэдэг байгаа ш тэр нь бол. Ер нь бол булан эргээл андуурдаг хүмүүс их байна л да. Яг нэг гаднаас нь харахаар нэг юм урлаг соёлын цагаан царайтай туранхай моронхой болохоор энийг бол одоо зөвхөн 50 гэж боддог. 50 гэж боддог юм шиг. Тэгэл яг хуу заал маланд ороод хамт бэлтгэл хийгээл ингээд ирэхээр өөр байсан юм байна л гэдэг ш тэр хүмүүс. Тэр нь бол яг хуу өөрийнхөө хэмжээнд бол үзнэ. Тэг зүйлүүд одоо бас тэг нэг ноцолдох дуртай болохоор жижигсүүд явъя гэж бодоод. Тэгэхээр ер нь бол явж дөнгөж одоо удаагүй байна уу? Тийм ер нь яваал эхэлж. Жижигсүүгийн айл клуб дээр гарууд дээр л. Гаруудад явж байна. Гаруудагийн багш нар нь бас их мундаг. Тэгээд ийм ер нь их хүндлэлтэй спорт байлээ. Ер нь спорт угаасаа л хүндлэлтэй. Багш нараа хүндлэн заалаа. Ялангуяа энэ дорны спортууд. Тэр чигээр хүндлээ шиг. Тэгээд би ч нэг босоо сууртай. Ороод нөгөө нэг ингэр ханцууш дээрээс жудаа барьж авах гад босоогоос үзэх гэдэг. Жижиг жижиг бүр 70 80 өмнө баг хөвтэйгээс явчихсан. Хөвтэй барил та. Хөвтэйгээс л ер нь үздэг. Тэгэл ингээ барьцаа авал хөвтчих. Би ч тэр нь мэдгүй босоогоос үзэх гэдэг. Тэгэд одоо л ер нь нэг зах цугаас нэг ойлгож эхэлж байна. Тэг яг нэг эрчимтэй гоё нэг жил мэл 2 жил хичээл гэсэн бас бодлоо. Тэг жижиг жижиг өөрөө бас нөгөө бүс нь болохоор тэгж амархан авдггүй те. Өөрөө бас техникүүдээ сураад, юмаа сураад олон цагийг тэр спортод зориулаад тэрний дараа тэр бүс мөс ахих юм бол тийм л. Доотлон чинь 2 жил мэл явцсны дараа бүсээ ахиулахгүй гэж чинь багш нар чинь шийдэх юм уу. Түүнээс 3 4 сар явчихал би дараагийн бүс рүү ах юм бол гэж тийм баг. Тэмцээнд ороод төрүүлээд ч авдаг юм биш юм бэл. Ер нь бол хичээлсэн цагаар юм бэл. Би бас тэрийг мэдэхгүй. Тэмцээнд ороод төрүүлж мөрүүлэл амжилт гаргах юм бол бүс нь ингээл ахиал явдаг юм баг гэсэн ч үгүй юм бэл. Хичээлсэн заавал чи маш олон цагийг зарцуулах хэрэгтэй. Сурах хэрэгтэй. Тэгжиж дараа нь чи тэгжиж тэр шалгалт малгалтаа өгөөд бүсээ авах уугүйгээ шийднэ гэдэг юм билээ. Би ч юугаач мэдэхгүй орж байгаа шүү дээ. Тэгэл ямарсан даах ороод босоогоос үзээд босоогоос усан ганцны хүндэлээц тэгсэн чинь нөгөө багш нь чи хөвтөгөөс барилдаж гудаа босоогоос дүүжиж удааг заалруу явах бацаагнаа. Тэгэл заа агш яваачлаарай гэл. Тэгэл ер нь бол одоо л гоё ойлголцож эхэлж байна. Ер нь бол гоё спорт үлээ. Залуучуудаа бас гоё чөлөө цагаар ер нь гоё спортоор хичээлээрээ л гэж бас. Ялангуяа одоо энэ холимог тулааны тийш үү. Тулааны спорт болдог дээ. Ер нь бол би өөрөө тийм хүсэл бодоод гэж шүү дээ. Би өөрөө бас холимог тулаа, ер нь бокс, жудо бүх өдөр их гоё үзэх дуртай. Ер нь сонирхолтой. UFC бол байнга үзнэ. Мэргэжлийн боксоос гоё үзэх дуртай. Жудо бас гоё. Яг гоо бүр амар нарийн үздэг үс ер нь бол олимпийн жудогийн төрөл янз бүрийн том дэлхийн армуудын барилдааны бол их үзэх дуртай шүү. Сая олимп оруулах жудогийн барилдааны бол бас их үзсэн гоё. Ер нь бас их гоё. Уран бүтээлийнхээ төлөвлөгөөнөөс яриач хаа. Уран бүтээл одоо холдоо сүүлийн үедээ спортмен л болчиход иш сүүлийн үед. Ерөөсөө юу? Тэг яг уран бүтээлх юм бол дуу хуур бол би сая нэг 9 сард нэг Monster Production маань намайг нэг дэмжиж нэг хамтраад нэг уран бүтээлээс тэр маань яваагүй. Одоо яваагүй сайхан шудраг хэлий. Тэр маань бол одоо нэг яваагүй. Зарим хүмүүс одоо бүр гайхсан байл энэ одоо юу дуулаад байгаа юм бэ гэдэг. Тэгэд яг бас нөгөө тэрнээсээ жоохон холдчихоор чи ингээд бас жоохон нөгөө нэг яадаг юм байна л даас төсөөрдөг юм. Тэгээд ер нь бол уран бүтээл бас хийх бодол бас байгаа. Тэгтээ яг дуу хуург гэхээс лүүтэйгээр өөрийгөө одоо бас нэг гоё кинонд бас их гоё сормоор байгаа гоё дүр гоё акшн кинон дэр ч юм уу те. Тэрний тулд л одоо би хагаа бэлдээл яваад байгаа юм бас нэг талаараа өөрийгөө хөгжүүлээл би хагаа хөгжүүлээл бас бэлэн барайл царайц би хаан дээр анхаарал тийм ээ. Таас нэг өдөр бас нэг гоё дүрийн санал мал яг бас эрдгэлтэй гэхдээ нэг их эротик киноны санал ирэх юм аа. Эротик киноны санал ирэх хэрэг. За темпо яа тийм байна наасан байна нөхөр нэг продакшн сэрж байгаа маа нэг киноны за ямар кино маа нөхөр нэмэх 18 тэгэл учир зүггүй секс нэ л. За би өстө тиймд орохгүй. Би ч нэг ганц нэг юмд орсон юм. Тэгээд дэнжиж би ч тэгээд нэг гоёч би мигээ хөгжүүлээчгүй нэг чүрийсэн л юм байгаа штэ нэг. Тэгээд тэр нь камер дээр ч ямар ч муу харагддгийг. Бүр би ч бүксгүй байхгүй юу? Бүкс хөл жоох нарийнхан бүкс нарийнхантай. Тийм болохоор тэр чинь эротик канон дээр ингээ яг сайхан бүкс мөксийг ингээ авахаар ямар ч бүксгүй нэг банзан бүкстэй нөхөрлөлт энэ одоо
яваад идэг. Энэ үзэж байгаа эмгтэй хүмүүст ямар ч тийм гоо зөө байхгүй. Ууг нь ингээд намайг гэдэг үзэж байгаа. Тэгтээ яг тэр миний орсон контент мөндөд бол их хандлт мандал сайн байсан л ингэсэн. Сүүл тэр продюсерүүд нь бол одоо их надад тэгж хэлжилээсэн. Чиний тэр орсон анги юунууд ч хүмүүс бол их сайн үзсэн шүү гэнэ. Тийм тэгээд яг хоо дээгүүрээ гайг байгаад идэг. Мөр цээж гар гайг байгаад идэг. Бэлхүүс гайг. Тэгээд доош болохоор нэг нарийнх өлтөө бөхсгүүл нөхөр байгаад идэг. Тэгээд яг хоо тэн дээр бас би жоох яарад зураглаач найруулагчтайгаа ярилцаад өөрхөн өнцөг бас ингээд хаанаасаа гарвал хөвтэйхэн ярилцаад авахлах хэрэгтэй байсан юм байл л дээ. Тэр мөрийгээ мэдгүй тийм сэтгэл хөдлөөр тавьж ороод нөгөөд мэдж байгаа гэхэд ороод авахулсан дараа нь тэрийг өөрөө үзсэн чи бүр ингэсэн шүү дээ бүр. Яг хүмүүст бол зүгээр акцент магадгүй. Надад өөртөө би ч өөрийгөө голоод байгаа юм шиг өшөө жоохон бие өвчлөж байгаа. Тэгтээ хүн бүхэн л өөрийгөө голддог л тоо. Тийм тэгээд явтаа бас яг арай бас нэг гой бие жоо хөгжүүлээд гой нэг формтой юм үедээ орсон бол бас арай гой харагдах байсан юм болов уу гэж харамссан. Тэгээд бэлтгэл орцсон. Явж бэлтгэл хийхгүй зүгээр санал ирэхээр нь тэгээ заа. Тэрэндээ бол дараа нь жоохон харамссан. Тэгэд ер нь тэрний дараачаас эротик киноны санал бол их ирсэн. Тэгээд ер нь бол ихэнхээс нь татгалцсан. Яг би тэдрийг голоод байгаа даа биш. Би өөрөө бэлэн болоогүй байна. Тэд утгаар. Тий. Мэдээж одоо ингээд дээрэс нь сүүлийн жилүүдэд бол ингэдэг болчихлоо шүү дээ тийм ээ. Ялва кино контент энэ дэр ингээд урлаг заллаг эрэхтэй ингээд за жишээ нь темпо за Instagram дээр хичнээн дагагчтай ч гэдэг юм уу. Эсвэл бол за Facebook дээр хичнээн дагагчтай ч гэдэг юм уу. Гэсэн юм нөгөө followers-ийн дагаж хүмүүсийг сонгоод авах шиг байна. Чи ер нь аль дээр нь илүү идэвхтэй вэ? Би ер нь их олон followers тааш. Минийх одоо нэг Facebook дээр нэг 100 мянган, Instagram дээр нэг 100 мянга л байна. Тийм. Ер нь бол тэгэл амар хүмүүс 200, 300, 400, 500 мянга байгаа шүү, тэ. Тэгэнгუთ би бол яг өөрөө нэг тийм карьер хөөж нэг явдгүй. Ингээл юунд ч хамаагүй ороод, юу ч хамаагүй сурчлаа л тэ. Мөнгөний үг гэх юм бол одоо баг юунд ч хамаагүй ороод үзэл бодлоо зараал ч юм уу те. Өөрөө дотроо дургуйж гаднаа ингээд дуртай царайлж мэрлэх нэг хувь хүн өөрөө нэг тийм одоо зан характер нь тийм биш болохоор ер нь нэг тийм гайгүй мөнгө төрөхтэй саналууд бас ирнэ л дээ. Тэгээд яг хоо мөнгөний бодох юм бол бидэрт мөнгө залуу хүмүүс мөнгө хэрэгтэй те. Тэгэл орвол орчмоор л бас байдгүй бас байна. Даач нөгөө нэг тэр хийж байгаа юм ч юм уу миний дээр сурчилж байгаа юм надад өөрт таалагдахгүй байгаар л татгалцчихдаг юм л да. Би ийм юм дурахгүй гэл. Тэнгууд яах нөгөө бас их аль замантаа мантаа гэл бодчихлоо. Мэдээж энэ зам нь жоохон шудраг талтай. Энэ зам төлөв эмээгээс ихтэй юу? Эмээгээс ихтэй шүү дээ. Манай аав бол бас их тийм мужик хүн бол байсан гэсэн. Гэтэ би бол манай бүр баг ахт өнгөрсөн л дөө 2 нас мэстэй. Би ч бүр хэл мэлж байгааг баг. Яг одоо манай аав бол тийм нэлээд хөдөлгөөнтэй ер нь бол тэр авда нэлээд атмаа ер нь бол их тийм шииртэй ирэх хүн л байсан гэж ахнар одоо найз нөхд нь бас ярьдیں۔ Ер нь бол их тамиртай гар марандагч чадaltaй ер нь бол их тийм зориг зүрхтэй тэр зүүн баян цэргийн алба хаасан. Тэр цэргийн анги тухайн үеийн цэргийн анги цэргийн алба 3 жил байсан юм шүү дээ. Тэр мэрэндээ бол их тийм аавчин бол их том байсан л гэж ярьжсэн. Тэгээд би одоо тэр тийм байсан одоо ямар сайн одоо хөрхи аавтайгаа ярилцж үзсэн биш одоо сайн мэдхгүй. Тэгэл хүмүүс тэгж ярьдэж. Тэр аавын бас нэг тэр нэг гейм үлдсэн юм болов гэж боддог. Тэр зан характерын тал дээр юм зөрөгтэй ер нь бол юм бооч байсан ер нь бол надаас илүү хүн байсан ч ер нь бол айн гэж болохгүй. Тэгэхээр юм бооч байсан хэм буутай ч одоо шүү дээ би хаус одоо нэг хөрхөн бас нэг өгөөтэй аваатай боллоо. Бас нэг хүнтэй бас нэг урд нь ч нэг таны нэг байлгаар нэг сухсчуулаад хайчдаг гэснээр бодвол одоо бас хүнтэй үзээтэй боллоо шүү дээ. Тийм тэгэхээр ер нь бас нэг гоё одоо л нэг тэглээгээд нэг давжганаа нэг тийм зүйл үзчихсэн шүү дээ. Тийм өстой баг. Хаахацаад дэдэггүй тийм өстой байхгүй. Тэгээс би чи хүм амтантаа ингээл уучлаараа ингээл яв. Хизээч хүмүүн тэгж өөрөө өдөж мөдөө дээрлэж мэрлэн гэсэн юм байхгүй. Дээрлхүүлж байгаа хүмүүсийг бол өнгөрөн шүү. Ер нь нэг тийм хүмүүн дээрлэхэд байгаа хүмүүсийг харахаар нэг жоохон ингээд нэг юм гидөөдлөд идэх гэж юм нэг юм жоохон юм яоцгүй заадлаггүй. Хай нэг сулд ялангуяа нэмэгтэй хүн дээрлэгч мэрлэгч байгаа хэрэгтэй хүмүүсийг харахаар бүр нэг энийг зааланд авч орж байгаа нэг үзүүлэх гэж бодохоор бүр нэг аазгаатлаад идэх. Энэ одоо хай нэг ер нь нэг тийм эр хүн бол тэ өөрөөсөө илүүтэй л үзэх хэрэгтэй ер нь бол дээшээгээл тэ. Тэгэхгүй өөрөөсөө доошоогоо амьдтыг ингээд тэр бол эр хүний зан чанар бол биш шүү дээ. Би тийм өмсцтэй л өрх.
Аль явах тэ тэгэл бас жоохон урлаг уран сайхны ах эгч дүүнэр гэл нэг өөрөө бас нэг ах биш зүгээр үеийнхэн гэл ингээл явна л та. Тэгэл нөгөө та бас мэдж байгаа шүү дээ. Арих дарс банкет хүлээ авалт маалт их болно. Тэгээд энэ дэр чинь нөгөө нэг би ч өөрөө удаггүй хүмүүс ингээл ууж мууж хахад ажиглал ингээл байж ах чинь тэгэл бас их хийм болно шүү дээ. Тэгэл нуучаал зарим нагсан цогтуудтай тавтар хөөдөн зодаануудтай болно хэрүүл маргаа ингээл 9 жил юм. Тэр болгоом тэгэл ажиглал явж дээ. Би бол хизээж хүмүүс тагсан тахгүй хүнтэй хүн төрүүлж өдөхгүй хизээж сул дороо мороо хүнийг тэгж дээрлэх мэрлэхгүй те. Ер нь бол нэг тийм үзэл бодолтой. Хизээж эмхтэй хүмүүнд гар өрөхгүй гэдэг ч юм те. Ер нь. Тэр нь одоо төрхөн амьтдыг ч одоо хаана нь яаж гар өрөх юм бодохоор нэг хайрын сая. За гуравдахаар. За энийг ахаа ойлоо нэг барьчулаад юм. Шимж мэмхгүйгээр. Одоо нэг өгч халчихсан л одоо нэг жоохон ногоодгүй хүн чинь ганц сүжүүдтэй нэлээд халчихсан л одоо ирсэн. За. Бас бүгдийг нууч гэсэн чи арай бас баг. Алдарт армаасынхаа ардаас дахин армаас учруулсан биз дээ. Очуулж амжаагүй юм уу? Ер нь бол одоо тэгээд нэг тэрнээс хойш ер нь тийм хүүхэнтэй тэгж үерхлээ ийм юм боллоо гэсэн юм та сонсоогүй шүү дээ. Сонсоогүй. Тийм. Тэгэхээр чи байхгүй л гэсэн ер нь бол. Яг мэдээж Гэхдээ яг би эмэгтэй хүмүүстэй бол тэрнээс хойш нэлээд хашир болоод зарлж мадлаач гэдэг юм уу тэхээ болцсон л гэж бодоод байхгүй юу? ноцараа. Тий. Ноцаар л ерөөсөө. Тий. Яг мэдээж эр хүн юм чинь бас те эр хүний амьдралд эмэгтэй хүний одоо эзлэх байр суурь их чухал шүү дээ. Өөрөө ч одоо би чийтэй нэг юм хэцүү юм нэг юм доторх тэр цусан юм хөөрсөн юм шүү дээ. Юм аюу юм темперамент өндөртэй юм. Тийм хүн ч юм бол одоо хизээч эмэгтэй хүмүүнээс хол байна гэж байдгүй байл та. Тэгэл яг мэдээж нэг тийм байдгүй байна л да. Юу муухай хэлчихвэсээ өөрөөгөө. Ер нь бол зүгээр нэмэгтэй хүнтэй ингээд огт холбоогүй яг мэдээж ер нь бол яг альбас хүнтэй бол үргэлжлэхгүй. За яг мэдээж эмэгтэй хүнтэй болцоод ингээд дейт мэйт хийгээд бас нэг хэсэг хугацаанд харьцаж марцж үзээд уулзч учирдаг тийм юмуд бол байсан биз. Бас яг ингэж альбасаар үргэлжлээл нөгөө нэг энэ одоо миний найз охин мохон гайл ингэж мэнгээл нэгтэй эсвэл нэг хосороо нэг тэнийг имиж мих гээл те. TikTok хийх гээл юу? Тий. Эсвэл нэгэл хосороо бибинийгаа сурчлаа л эсвэл ингээл тэ нэг тим юм бас холцсон юм. Жаргалаа зүгээр сайхан чимээгүй. Дахиж нэг тэ өөрөө бас ингэж нэг галтгснаа дахиж нэг инфлюенсер болох бол та хосоо. Тий. Эсвэл нэг жоохон инфлюенсер жоохон олон дагагчтай алдартай малдартай охиндоо оч нийлж хамтдаа яаж магадгүй. Тим юм бол өстой байхгүй. Ер нь бол яг ер нь бол нэг тэр бас нэг найз охин охинтой болдог шалтгаан нь нэг бас өөрийгөө л голоод идэх юм л та. Их талаараа бас яг би бэлэн бас болоогүй. Олсоор хөдөлж өгшөрлөө штэ темпо. Одоо мөл зохиогоо. Нөө яг эр хүн бол одоо бас тийм өстэй гайгүй шүү дээ та бол. Эмэгтэй хүн бол бас хэцүү шүү тийм ээ. Жогоо оройтчул. Эр хүн бол тэгээд сайхан чадaltaй ухаантай амьдралаа авах хэмжээд болсон нь бол хизээл бол хизээ сайхан. Тэ болох байх гэж юм бод. Тий. Яг хүмүүс тэгээд одоо хөгшөрлөө штэ одоо бас та 30 үржийн чи одоо бас та газ ихнэр хүүхдтэй болооч молооч яг нэг талаараа бас зөв л дөө. Бас орхигдуулж чадахгүй те цаг хугацаа чих хурдан. Нөгөө талаараа болохоор би бас яг нэг юм сэтгэлд бас яг нэг 100% нийт зөвхөн бас гарч ирэхгүй байгаа ч юм уу. Бас нэг талаараа би өөрөө бас яг тийм гоё сайхан амьдралаа аваад нэг сайхан санаа зовох юмгүй эхнэр мөхнөрөөр нэг ажил хийхгүй сайхан аваа явчмаар штэ. Би жоохон тийм үзэл бодолтой балаа. Тэнд тэгэл нэмэгтэй сайхан эрхлээл ингээл гоёж годоод өөрийнхөө дуртай амиг хийгээл амар хөөрхөн байж ивэл би тэнд амар гоё ажиллаж байж байгаа юм. Тэгэхээр амар утгасаа гэдэг. Надад бол амар утгасаа. Тийм ер нь ихэнх хүмүүс бас ингэж идэв. Гэрийн тэжээвэл тэр эмэгтэй гэртээ ингээ 20 гэсэн үг шүү дээ. Тэр эмэгтэй дуртай байж бол дуртай маа хийгээ зүгээр яв. Гэхдээ ч амьдралдаа битээ санаа зовоорой би бусдын болгоно л гэдэг үзэл бодлоо байхгүй. Тийм ээ. Түүнээс тийм эмэгтэйгээ ингээ тийм бүрэлдэхүүнтэй ингээ тийм эмэгтэйн дуртай юм аа хийн штэ. Тэгээд тэрийг дэмжин. Тэгэхгүй эмэгтэйгээ тэнд нөгөө өдөржин шүнжээ ажиллуулаад ядаргаа мадаргаанд оруулаад хөрх юм ингээл мөнгө зүгний араас явуулах сонирхолгүй л гэсэн үг. Тийм. Чаваа нохошгүй ингээл. Тий. Би тэр асуудалтай би л нүр тулмаар штэ. Эмэгтэй хүн бол тэнд сайхан эрхлээл дуртай маягаал гойж годоо тий. Ингээ өөрийнхөө дуртай амиг өөрийнхөө карьер их өгөөд ингээ гоё. Би тэнд л нөгөө нэг туутуудэл нүр тулмаар явах байхгүй. Яг энэ талаар бас их сонирхол бодлоо. Яг хамтдаа ингээл зүтгээл гоё амьдралаа босгох гэл хүмүүсээс хэлдэг л юм яг.
Бас тийм байж болно л доо. Гэтэ би нэг тэгж нэг юм эмэгтэй хүний гар мар хараад тах сонирхолтой байлгүй шүү. Юу би л өөрөө хөдөлмөрлөл нөхөс нэг эмэгтэй хүний гар хараад царайчлал бараг эмэгтэй нь ажил хийгээл би тэнд бараг ингээл гарын хараад байж хавал жоох муугаш тэр эрэгтэй хүн. Миний тэр нэр төр тэрийг төвчгүй гэсэн. Яасан. Миний тэр амбиц хахаа тэр зүйлийг төвчгүй л дээ. Орчин үед биш үү те ингээд одоо өнөөдөр нэг юм болчихчихлаа. Пүү ч нэлээд халдсан байх ч вэ чи. Алж гинөө. Халаад бүрэн чи мөр нэг сүүжүү одоо жоохон луусан бол нэлээд халчихсан бас болохгүй марчих гал бас нэг юмстэй. Миний амбиц гэж ирээл бас нэг. Орчин үед чи нэг ингэдэг болсон биш үү ингээл бүх зүйл дээр одоо эрүүл амьдрах тав дээрч тэр санхүүгийн эрүүл мэнд дээрч тэр зөв амьдралын хэм маяг дээрч тэр фитнес инэ тэрэгэл ерөөсөө энэ дээрөөсөө зөвлөхгүй юм алга энэ сошиал ертөнцийн дээр. Битүү инфлюенсерт болсон бас. Тий, битүү коучд болсон. Яг аваад ингэхчээтэл болохгүй араа чинь л гээл тий. Тэрийг бол бас нэг буруутгаад идэх. Бас тэгж нэг сайшаалал зөв гээл бас хэмжээд идэх. Ер нь бол зүгээр залуу хүмүүс суралцах нь бол зөв ингээл ментортой өөрийг нь зөв зөвлөө чиглүүлдэг тийм хүнээс зөвлөгөө авдаг ч юм уу тийм байвал бас зүгээр л. Яг хоо залуу хүмүүс ингээд бас яг ингээд зөвлөгөө өгөөд харсан бас залуу хүн чалдаа дутагдал хийхтэй шүү дээ. Зүгээр яг хоо зөвлөгөө үнэхээр авмаараа бол тэр нэг өвгүүд те нэг 50-аас дээш насныхан их ном уншсан, их амьдрал үзсэн, их олон зүйл алдаж онж үзсэн те. Тэр хүмүүсээс юм сонсвол их надад зүгээр. Түүнээс нэг 20-той бой гарч ирснэ. Ингээл бас зүртэй амьдрал яриад философи яриад байвал хэцүүлтэй. Одоо би жишээлбэл тэр нэг философч Молор Эрдэнэ гэдэг хүнд бол их хувьтай их дуртай. Тэр хүний лекцүүд их сонсдог. Ядад бол их гоё үнэмшилтэй санагдаад. Ер нь бол сүүлийн нэг 2-3 жил ер нь философи бол их гүнзгий орлоо та. Тэгээ хамаагүй ингэж яж болох одоо философч үзээд доор нэ. Ер нь бол тэгээд философийн бас яг нэг их олон ном уншаагүй нэг ганц нэг ном уншаал явж байгаа юм. Залуучуудтай хэлэхэд бол ер нь жоохон философи ном бас уншвал зөвхөр юм байлаа шүү гэж бас хэлмээр тий. Тэгээ би ч өөрөө бас их түүхийн ном унших дуртай. Тэгээ нэг юм гоё алдартай хүмүүсийн бас амьдрал намтрыг бас их унших дуртай. Гоё шүү дээ. Тий. Ер нь тэгээ бас нөгөө түүх хүмүүстэн даас нэг юм гоё алдартай юм Баатар Жанжид хаадын гадар замнал тэр түүхийг бас унших дуртай энэ байлдааны тактикууд ч юм уу те. Нэг хэсэг нөгөө нэг Наполеон Бонапартыг их уншсан. Тэгээд Наполеоныг уншижсэн чинь нэг өдөр төрсөн байж таарад. Өөцөө. Тэгээд нөгөөх чинь нөгөө төс ихтэй огшин унжаад огшдаг юм байна. Тэгээд би ч 8 сая 10 төрсөн. Наполеон бас 15 төрсөн л байл. Тэгээд одоо хамаагүй ингэж ярьж болж байгаа. Зөндөл 15 төрсөн байгаа хэл та. Зүгээр яхаа тухайд ингээл амар дурлал ямар хүн байсан бол гэж уншижсэн чинь нэг өдөр төрсөн байхаар аюу гой санагдчихлаа юм л да. Тэгэл яхаа тэр хүний ингээл ер нь тийм алдартай юм одоо нөгөө дэлхийн түүхэнд үлдсэн тийм нөгөө гарамгаа 30 жанжин манж ингээл ном байдаг шүү дээ. Дэлхийн түүхэнд үлдсэн 100 жанжин манж ингээл. Тэднийг ер нь баг бүгдийг нь уншсан шүү. Тэгээд Монголынхоо жанжид Сүбэдэ зэвээс ахуулаад ер нь бүх мундагдж яанад Юли Цезараас ахуулаад Ханнибалаас ахуулаад Спартакаас ахуулаад бүгдийг нь уншсан. Тэгж ингэж бас гоё юм гоё эр хүн бас тийм юм унших хэрэгтэй бол гэж бодоод идэв. Тэндээс юм гоё ингээд эр хүн ямар гоё зоригтой байх хэрэгтэй, зүтгэдэг байх хэрэгтэй, тэгээ ямар хэцүү байдлаас яаж гоё гарддаг байх хэрэгтэй, тэгээ одоо эх орон хайртай хүмүүс эмэгтэйчүүдээ яаж хайрлж хамгаалах хэрэгтэй гэдэг ч юм уу. Тэгээ нөө шилийн сайрсан юм бас нөгөө нэг хойдоо угаан бас арга алхахын шилийн сайрчдаг ном бит. 1 2 3 бат. Тэрийг бас бүгдийг нь уншиж дуусгасан шүү. Тороо тоогсчлтан малмас дэмжихээс ахвалал гэл бүгдийг тавьсан. Тий, ер нь бол тиймэрхүү юм сонирхолтой байна. Тэгэл ер нь бас бүгчүүдийн тухаас ном их уншина. Шилийн сайрчуудын тухаас ном гоё тийм намтар их уншина. Тэгээ жанждын тухаас их уншина. Сүүлд хүртэл одоо би хамгийн сүүлд уншсан ном юм л одоо тэр Японы алдартай самурай Мусаши гэх тэр хүний номыг яг өөрөө нөгөө үххээс өмнө 10 дооногийн өмнө бичиж үлдээсэн нэг том ном байт юм. Тун тойргийн сүдэр. Тэр номыг яг сүүлд уншиж дуусгасан. Тэр хүн бол яг Японы түүхэнд бол яг нөгөө нэг ч ялагдаагүй гэдгээр амар алдартай самурай байсан юм байна. Халав цэврийн нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Сүндэр группийн 360. Польшийн алдарт Зубровка. За яаж ийн гинэ?
Юу нэг хэрэгэлдэггүй хүн чинь жоохон баг үнэрт нь л халаад байна гэдэг байгаа тийм. Одоо ч нөө Бонапартын Лайпцигын тулдааныг арчих гал. За яа тий ер нь бол бас залуучуудаа бас яг нь гоё түүх мөх бас гоё уншиж байлаас гоё юм бэл. Темпогийн мэрэгжил юу вэ? Сэтгүүлч зураглаач шүү За. дээ. Тий би ч яг жүжигчин мэрэгчлээ биш. Тэгээ нөгөө нэг шоунд ороод бас нэг дуулж муулахны ганц нэг жоох авяас байсан юм шүү. Тэгээд азар танцээд. Тэгэл ер нь жоохон урдлаг руу орцсон гэх юм да. Мэрэгчлэр бол юу сайн мэрэгчлэр ажилласан шүү дээ. Нэг 2 3 жил 25 дугаар суудлын эзэд нэг ажилласан. За. Яг сэтгүүлчээр ажилласан шүү дээ. Хэтрүүл хөтөлдөг гэсэн. Би бас нэг хувцс загварт сонирхолтой. Тэгээ өөрөө бас нэг загварыг гаргаад нэг дизайнер найзаараа уйлаад бид хоёр хамтраад нэг хүрдэг брэнд гаргаад би өөрийнхөө брэнд гаргаад бас нэг юм хийчихсэн 2 жил юм. Тэгээ одоо ч бас байгаа л да. Гэтэ энэ жил юм ийсэн бас нэг 100 limited edition цөөхөн гоё чанартай бас хувцс гаргаад бас нэг яачсэн. Ер нь тэгээ бас нэг жижиг сажиг бас юмнууд бас мэрсэр хийгээл явж байна ер нь бол. Одоо бол ихэвчлэн залуучууд бол ингэдэг болчиход байна шүү дээ. Тэгээд нэг мэрэгчлэрч гэдэг юм уу? Яг одоо ингээл хуучны дээр үедүүд бол энэ мэрэгчлэр төгссөн бодвол одоо энэ мэрэгчлэр бүх насаараа хийгээд энэ мэрэгчлэлдээ зориулаад гэдэг тийм юм бол байхгүй болсон биз дээ. Тал бүрийн олон за дээрэс нь орлогын олон их үүсвэртэй энэ төр гээл маш олон шаардлагууд ер нь бий болсон юм биш үү? Тийм л ах. Ерөнхийдөө би яг хаас нэг санхүүгийн хүмүүс болохоор энэ талаараас нэг амар юм ярих юм ч доо сайшин зөвхөн ер нь бол яг олон тийм орлогын үүсвэртэй байл тэгэл сайн л байгааг хэлэх хэрэгтэй тийм ээ. Гэтэ яг олон их үүсвэртэйг бас юм болгон салбагнаад ч болохгүй байх л та. Яг чаддаг ганц хоёр одоос нэг гоё ардыг үүдэгчтэй нэг чи нэг юмыг маш сайн хийж чаддаг л болчих. Тэгэл юм бол учиртай шүү тий. Тэр бас яг үнэн үрэх санагддаг. Олон юм ингэж орон цогцолж явахын оронд яг нэг юм аль чи бүр тултал нь ингээд чамаас өөр барах хүн хийж чадхаараг болтол тэрийг хөгжүүлэлээрээ. Бүрслэгийн бас нэг үг гэдгснэ 1000 мэгтэй өнөөс яахгүй нэг цохилтоо 1000 давтсан өнөөс би бол айна гэд. Тэрэн шиг ер нь тийм байж бас магадгүй. Гэтэ яг олон бас тийм скиллтэй чадвартай авьяастай залуучууд бас зөндөл байна л да. Мундаг хүмүүс зөндөл олон төрлийн юм идэгтэй. Олон их усвэртэй сайхан амьдарч байгаа. Зөндөө хүмүүс байх юм аа бас Монголд. Манай нэг юм бас тий. Ер нь бол тэгээд гоё хүмүүсийг хараал үйж идэг шүү дээ. Би чи ингээл мундаг юм бэ гээл. Надад тийм хүн татаарах матаарах цаа ерөөсөө байд. Би бол өөрөөсөө илүү нэг илүүгээл л юм шиг. Ус яа илүү юм битгий одоо яах юм бэ тийм биз дээ. Матаачтай хүм муулах хэвээр тийм амьдралдаа тэгж утсангүй тань хэвээр. Зарим нэг хүмүүст бол ингээд багтаа өссөн тэр нэг дутуугийн мэдрэмжээ тийш дээ хэцүү. Амьдрал том болоод ингээд ямар нэгэн амжилтанд хүрээд ингээд юм буруу сагддаг тийм амьдралаас өшөө авч байгаа юм шиг амьдралдаг тийм. Одоо нэг өөрөө амар их хитлүүлдэг байсан хүн нөгөө жаалангууд амар их гिचэн болдог гэдэг шиг тийм. Өөрөө амар юм сул дараа лузер гар байсан. Яг нөгөө нэг мундгууд нь болохоор хүн мөндөг чирхэтэлдүү. Сайхан ингээ. Тэгвэл яг нөгөө юу чаддгүй гараад л чаамаа олцохоор л алчидчих гэдэг гээд нэг бас цэргийн ах нэг тэгж ярьж ийсэн. Чиний багын дутуугийн мэдрэмж юу вэ? За тийм эд материал ч юм уу тэр мөр бол би ч одоо их тэр мөрөнд надад тэр ач холбогдол нэх өгдөг юм аа зүгээр дутуугийн мэдрэмж гэх юм бол аавгүй өссөн л мэдрэмж байна. Гэр бүл одоо ээж гадаадд байхгүй тэгэхээр ч одоо өөрх нөгөө нэг би ч одоо тэгэхээр эмээтэйгээ байгаа ч гэсэн тэгээл тэр чинь бас төрсөн тий аав ээж мэжтэй хүүхдүүдийг хараад бас бодно штэ. Тэгэл баяр маяраар ерөнхийдөө нэг юм гоё шинжилмэлээр ингээл гэр бүлээрээ тойрч сууж муугаал элэг бүтэн байгаа тийм хүмүүсийг хараад бас их боддог л байсан. Гэхдээ яг энэгээрээ би нөгөө эмээ одоо намайг өсгсөн эмээ ах чиг миний гэр бүл биш гэж байгаа юм биш. Ер нь зүгээр миний дотор аав маань байсан бол гэдэг бас бодол их байдаг. Ер нь том болон болтлоо аав маань байсан бол гэл их л харамсдаг байсан. Тэгээд сүүлийн үед одоо арай гайг болж байна дөө. Тэгэл яг миний нэг танд нөгөө нэвтрүүлгийг эхлэж гисэн арх уудгүй бас нэг шалтгаан байд юм аа гэдэг. Тэр нь болохоор аавт олбот. Манай аав болохоор ерөнхийдөө арх ууж яваал ер нь тэгэл интсэн юм баггүй. Шудраг хатуу гал гэдэг юм. Архинаас олж. Хэрвээ аав арх дарс уухгүй байсан бол амьд л байх байсан. Тийм болохоор би өөртөө ер нь архинаас холоо гэж амлалт өгсөн. Тэгээд ер нь юм уухгүй байдаг нэг талаараа авсан. Тэгээд ер нь бол арх гэдэг юм чин тэгэл хүний тарих толгойг мөнгөруулна. Энэ боддын номонд муу мухай бүх юм архийг дагаж явдаг гэж сургаал мөргөл байдаг шүү дээ. Гэтэ яг архийг битгий өвөө мүү гэл нэг тийм аймаа сүртэй далаа лам шиг юм ярих гайгүй л дээ. Зүгээр яг тааруулж хэрэглэх ёстой л гэж бод.
Тийм шалтгаан байгаа. Зөв. Тийм бүх юм шалтгаан шүү. Түүнээс ингээл би нэг ингээл цэмцгнээл яг ямбагнаал би тийм биш гэсэндээ биш. Тэр чинь бас их нарийн шалтгаан байгаа. Тийм байна. Тэгэл найрагтаар сарахаар л наа бодогдоол. Би ч бас арх оогол архичин болчвол аав яараас орох гэж шудаал. Тэгэл ер нь арх уухгүй шул өөртөө хатуу хэлдэг юм л да. Тийм шалтгаан байна. Түүнээс бол нэг тийм бас нэг цэмцгэнсэн тийм амгансан юм болов. Цаад шалтгаан нь тиймэрхүү байна. За. Яг тийм эсний араа шууд толгойн. Зөв шүү. Жог ухаар л явах хэрэгтэй нэг саний араас. Ай май дивсээ дээ. Нэ жоох ингэж сууж мох байсан. Нэвтрүүлгээ ботсон болов. Тагтахан нэг метража ингээ гоё дундор нэг сторкны нэг одоо тизер маягийн юм тавьд юм уу шууд ингээд зур оруулчих тийм үү? Шууд л оруулах. Эрэгтэй хүмүүст нөхөрлөл бол маш үнцэнтэй гэдэг шин. Гоё тэгэл тэ. Найзуудынхаа талаар гоё яриул гэж яахгүй юу. Тэр нэг ингэдэг нэг юм яг түрүүний ярьжсэн ш нь өөрийгөө шийтгээд хар нөхөнд орчоод хөшгөө хаачаад ингээд байж хахад босгох тийм үг хэлжсэн найзууд байна. Яг хоо би их цөөхөн найзтай. Миний гарын 5 орнд л миний одоо нэг 10 жилийн багын найзууд тэгээд миний бас сүүлд найзууд нэг 4 5 6 л юм байт. Яг олон танилтай л да мэдээч. Тэгээд яг дотны нөхөр гэх юм бол итгэн л. Яг би ч их муу л хүнэлтэй найз нөхдийнхөө асууганд орохгүй. Гэтэ яг намайг тэр нэг сэтгэл готролтой байсан үед бол надад нэгтэй гэж хатуу матуу гэлж байгааг хүлж исэн бол байхгүй л тэгээд намайг л болох ойлгохгүй л тэгэл ингээл үргэлж миний айсаар л бичсэн. Би ч найзуудтайгаа тэр үед бас тотноос байгаа. Өөргөө тусгаарлалцсан ч орчноос ертөнцөөс бүр. Тэгэл хүү чи яаваа гайгүй гэл би ч утсан мэт замаар авч байхгүй гэл ихсэх болтож байна. Ер нь тийм эс. Тэг яг хоо түрүүний таны хэлсэн дэр нөхөрлөл бол хэр хүм бол гоё тийм нөхөрлөлтэй гоё мужик байх хэвээр. Ер нь бол тийм. Одооны ирчүүд ч бас жоохон хэцүүл жоохон харагд хом овч их ярддаг болсон бахын тойр сууж байгаа нэгнээ муул заацсан л сууж явах юм харахад л их сайхан залуучууд байх ч байх болчих ширмстэй байхгүй. Тэгэл тойрол охтууд шиг хэрүүл мэрүүл хийцэн нэг нөхөр мөхрийг муулчихсан л байж байгаа юм биш. Заримны хүмүүс. Яг тэгжл ярих юм. Тий харин тэг одоо тэр чинь уул нэг сайхан чадахгүй нэгнийгаа дэмжиж чаддаг юм зааж өгөөд ингээд дингэх стайл улам л доош нь их гээл дарах гал эсвэл одоо нэг тэр нэг чаавс нэг хөрх юм дутуугүй юм яваад тийм ч натаархалж юм уу тий. Тэгэхгүй би жоохон тийм хүмүүст жоохон дургу. Тэгэл яг гоё найзуудтай гоё нэгэндээ үнж байх хэвээр яг нэгнийхээ нүүр рүү харж агаад яг гоё үнэнгийн сайхан хэлдэг хэрэг. Чиний тэр чинь бол одоо нөгөө нэг баригад гэх кино байдаг ш таавал тэр киног бол маш сайн мэддэг. Би тэр киноноос маш дуртай. Сергей Безруков гэж хүн бол дуртай тоглолдог тий. Одоо манайхныхаар бол Саша Белов штэ. Тэгээд тэн дээр нэг гоё хэсэг гардаг байхгүй. Яг миний нэг одоо гоё сэтгэл хөдлөсөн хэсэг. Тэн дээр нөгөө нэг манайхан ч өөртөө жоохон болждоггүй юмгээд хүн амтан дээр юм талбараад цаваад нач л ер нь жоохон мапын бүлэглэл Белов жоохон томрол ингээл яаж байгаа л Белов нэг эхнэр хүүхдтэйгээ уулзах байгаа нэг байрны гадаа буудалцдаг штэ. Тэгээ нөө пил Беловыг хамгаалж ингээ нэг буудалцдаг штэ. Тэгээд доор ээжэн дээрээс ингээ нөө харж идэг. Тэгээ эхнэр хүүхдээ аваад газ яваад Саша нөгөө нэг газар ингээд нөгөө филтэй хамт ингээд бүгээд ингээд байж идэг хэсгээр нөгөө тэн дээр яадаг байхгүй. Саша ингээд амар ингээд саагаал гэсэн чинь фил ингээд гар нь ингээд кипс төлсөн бооцсон байгаа гараараа маа цогтой унгаагаад пад ингээд унаад тэр нөгөө Белов ингээд яаж байгаа ингээд гэсэн чинь нөгөө фил дэрдэг штэ. Тэгээ дээшлэх тусмаа ингээд цээч чинь ингээд томроод байгаа шүү. Найзуудтайгаа хизээч битгий сичгэл. Би чиний өмнөөс чамайг хамгаалж буудуулсан шүү гэдэг жилтгтэй. Тэр чин бас найзуудын том санаал байгаа шүү дээ. Тэгэл яг нөгөө нэг филдэг зөхиод яг одоо зүгээр ингээд чи ингээд дээшлэх тусмаа чи ингээд жоо эвдрээд дэшүүл гэдгийг хэлээд байгаа хгүй. Тэр найзуудаа битээ сижиглээ. Тэгээ цаашаа дэгдэж нөгөө ингээд цохилч юмтай амаа харцснаа ингээд аавыгаа цохино гинэ гэдэг инээгээ тэр өрнөд тулгаад нэг ингээ уудаг шнэгтэй. Тэр хэсэг бол үнэхээр тийм логик. Өөр одоо тавтаргүй амтс бол босоод барилцж аваад найзтайгаа зодтолтой чи яагаад намайг цогт. Эсвэл өөрийгөө одоо бүр хит их ингэсэн хүн бол бараг л чи боссойгоо би намайг чи одоо цогтлоо моглоо гэл найзтай тунж гомдох юм. Тэгэхээр тэр ухаантай учраас өөрийнхөө тэр нэг би нэрээ яг миний тэр тат болохгүй байгаа шүү гэдгээ ойлгонготаа найзынхаа өдөөс үг хэлэхгүй хүнд нь орж байгаа шүү дээ. Тэр мөр бол үнэхээр гоё. Би ер нь тийм баригад гэдэг киног бол их үзсэн дээ. Сашагийн тэр
характер бол зүрх зорих морхол те. Нөгөө яав ихэнд нөгөө нэг зодоо очиод нөгөө ялагийн бүлгийнхтэй ганцаар очдөг шүү дээ. Ганцаар олуулах нь. Тий. Тэг очиод хэлдэг шүү дээ. Та нар яг одоо намайг энд алуулаад авгүй бол ялаа бит хоёрыг хоёулахны асуудлаа шийдэхэд нь тусвал өөртөө шийдэх. Хэрвээ та нар намайг энд бөөнөр зодох юм бол та нар хотынхан та нарыг арчаагүй өөрсөндөө нэг ганцаар ирж хахад нийлж зодсон тий ийм арчаагүй биш түгэн. Та нар өөртөө л мэд. Гэлтгсэн чинь тэндээс те. За ялаата наа чинь зүрх зоригтой хүн байна. Тэгээд ялаата яг нэг хэсэг нэгддэг штэ. Тэгээд ялаа гусдаг штэ. Тэр мөрнөөс чинь ингээл тэр ир хүн байх те зоригтой байх тийм гоё шудраг байх мэхэг ер нь. Би нэг канон мэн үздэг гэж амар гоё орж үздэг юм л та. Канонд орж үздэг гэж. Ээлж мөл албач юм амар үзэн штэ. Хогшч мөгшөөр. Баригадыг бол их олон үзсэн те. Тэгээд бас тэр нөгөө нэг юу бас гоё. Брэд Питтэн тоглолдог нөгөө Трой гэх кино. Та бас мэдгэл ах нэг бүхэн кино. Грег хоёрын байрныг харуулдаг тийм нэг Брэд Питт Ахис Баатрын зур тоглолдог хэсгүүд кино гэдэг чинь. Тэр киног бас үздэг. Гоё. Тэн дээр бас л тэгэл ир хүний нөгөө тэр нэг мужик те амар гоёго чанарууд гарч ирдэг шин. Сүртэй. Хамаагүй бас юм яхаар одоо бас нэг одоо буруу зөрөө одоо бас гайгүй. Тэгэл тэр Брэд Питтийг харчаад тэр кинонд чинь Брэд Питт 40 настай тоглосон байт юм л. Ааха. Тэгэхэд тэр ахаа тэр бие авч байгаа байдал бие хаа ямар гоё те. Тэгэд өнөөдөр Монголд 42-той хүмүүсийг харахаар Одоо 60-таа өстэй. Тэг одоо 60 Жорж Клүни. Тийм тэр хоёрын нэг босчдаг юм шиг. Тэр хоёртой Симбис хоёрын тэмдэглэл агуул дайрн те. Далжин жигж шүү дээ. Тэгэл тэр мэрийг бас бодоол хараад тэгээ нөгөө юу гих үздэг байсан. Рокиг бас их үздэг байсан. Сильвестр Сталлонегийн Рокиг. Рокки чи ер нь л миний нэг боксын дугууланд очих болсон бас том шалтгаан. Роккиг ер нь анх багтаа үзэл тэгэл бокс ч болох мөрөдөлтэй л. Бокс тэгэл. Анх очиж бүртгүүлж ирсэн спортын ордон дээр. Хүмүүд багын мөрөдөл байдаг. Хүм. Тэ. Чи ер нь хэрэг мөрөдөмтгий байсан юм. Ер нь бол мөрөөдөлтгий байсан шүү. 50 жил амьдраад 500 жил дуусгахаар амьдрнаа л гэж мөрөддөг байсан. Тий, ер нь бол ийм алдартай хүн болно, түүхэнд нэрээ үлдээх хүн болно л гэж тийм их том амбицтай л мөрөдөлтэй л дээ. Тэгээ би бол миний нэг чин сэтгэлийн хүсэл бол их олон хүнд тусалж байгаа бүх юмсан гэдэг л байна. Ер нь бол нэг тийм гоё. Би ч өөрөө тэгээ аамааг өссөн бас жоохон нэг тийм баян тансаг өсөв шүү дээ би ч. Тийм болохоор ер нь тийм жоохон ядарсан хэцүү амьдралтай өнчөөр өссөн мөрөөс хүүхдүүдэд л чадвал их туслах юмсаа л гэж боддог. Яг өөрөө гэхдээ гэхин тул өөрөө ихлэ мундаг болох хэрэгтэй юм л та. Өөрөө юу ч хөөж л одоо тэгээ хүнд бас туслах хэцүү те. Яг өөрөө бас тодорхой хэмжээд бас боломж чадaltaй маталтай болсон үедээ бас материалын хэрэгцээнд дээр бас тусдал өөр шүү дээ. Нэг тиймэрхүү л мөрөөдөлтөө ер нь. Түүнээс нэг тийм амар алдартай болъё, бүхний шилдэг болъё. Тэ одоо тийм нэг тийм шунлын ер нь жоох юм баг. Зүгээр л юм гоё тийм мужик ир хүн байсаар бол дуусаа л гэж боддог. Олон тусдал хариу маяг нэхгүй хоншоортой тий. Би ч хамт игээстэй одоо чи надад игээчтэй мэгээчтэй гэж бүгд хариу нэхэл тэгэл үг мөг хаяал үйлүүд болоо юм. Эсвэл энд очиж ингээл гээл. Тийм амьдрал ир хүний юм биш. Яа. Тэгэхээр одоо яг ингээд би зүгээр юу мэдэрч юм гэхэд яг нэг нүг ингээд хоёулаа ингээд гоё суугаад ингээд ялцж байсангүй шүү дээ. Тийм шүү дээ. Тэ ба дандаа л уран бүтээл тэгээд таваад ингээд явдаг. Яг ингээд кондишн сахаа ууждах юм байна. За би өөрөө аваараа шин. Ингээд эхлэн гот темпогийн үзлээ бас та намайг бас мэддгүй байсан баг. Энэ одоо бас нэг шал өөр мангар уцаа нэг мангар уцаа л гэж боддог гэсэн баг. Ер нь яг юм уу бол харчаад хөнгө гэж боддог. Сүртэй мэ. Тий, ер нь нэг энэ жоохон дивэрсэн нэг гэж боддог. Энэ хүмүүс ч бодоод тий. Тийм. Гаднаас нь харж дүгнээд идэх л та. Тэнд яг ярилцаа ингээ үзэхэр чинь шал өөр үгдээс юм биш үү? Тийм бэ. Би ч өөрөө нүхэнд би тийм мужик гэл тийм баталж матах юм сонирхол. Намайг ойлгохгүй тэрлээ. Тэгээ өнөөдөр бас тантай гоё чин сэтгэлийн бас яар. Би бас ойрд ингэж гоё ярьж мэрсэн бас сэтгэл хөдлөөч юм сайхан байна шүү. Гоё. Янз юм. Ийш бас ингэж бодож явсангүй. Яг нэг. Тийм л хүмүүс тэгэл итгэхээр. Яг хүний гаднаас нь дүгнэ гэдэг бол жоохон хөнгөн л дөө ер. Одоо ялангуяа сошиал ертөнцийн дээр бол тэр сошиал ертөнц хөгжөөд ингээл яснаас Facebook гараад Instagram гараад ингэснээс хойш бол ялангуяа яг энэ хүний гаднаас нь харж дүгндэг асуудал бүр илүү болчихлоо шүү дээ тий. Ер нь бол нэг өмссөн зүйлсэн эдэлж хэрглэж байгаа юмар нь л дүгнээд эсвэл нэг карьер те нэр хүнд юм дээр юм чинь. Би бол тийм шүү дээ л
Би бол зөв хүний юуг хардаг хэр мэдрэмжийг их хардаг. Ухамсарыг их хардаг. Ухамсарын төвшин өндөр хүнийг чинь л тэр чи одоо шал өөр хүн байдаг ш тэ. Тэнгуут тэр өмс цуух яах вэ? Тэр идэл чирэглэх тэр бол нийгмийн асуудал. Тэрийг бол хинж сайн хөдөлмөрлөөс гэхэд сайхан бий болох боломжтой. Тэнэг хүнийг илүү ухамсартай болно гэдэг чинь хэцүү юм байна л да. Ер нь бол тийм те. Тэгж бодохоор ер нь тийм. Би бол хүнийг зүгээр ярилцж үзээд мэдлэг боловсрол тэр хүмүүжил ухамсараар нь л дугнах дуртай. Хүн чанар манараар. Тугаас тэр хүн одоо нэг лаг машинтай лаг цаг зүүсэн ч хүн эсвэл юм амар олон дагагчтай алдартай эсвэл нэг дарга сайд майд тэр мөр таталгүй ч юм байна. Тэгэл яг суугаал яг гой хүн шиг л харцсан. Тэгээд гоё. Тэрнээс тэр хүн тэгэл ер нь нэг жоохон нэг тийм үзэл бодлоо шүү дээ. Нэг сайн. Нэг талаараа жоохон юм бартамч гэх юм уу, шудрагч гэх юм уу, хинхэгч гэх юм уу. Тэр ямар үед чи илүү их тухгууддаг вэ ер нь? Жоохон төвчээргүй талтай шүү. Ер нь жоох юм жоох яарс үедээ жоохон төрхөн уурмар гаргачих гэдэг. Ухамсаргүй хүмүүсийн дунд багтаал жоохон тийм мэтэрдэг шүү дээ. Жоохон юм сагсуу, архитарс агсан цогтуу тавьсан, бороо зуруу юм ярьсан. Нэг хүүхэн шуухан дээрлэгсэн ч юм уу нэг те. Эсвэл нэг ядар бөөнөрөө нийлж байгаа нэг хүн ампны дээрлэгсэн ядарсан амт байна гэж. Тийм хүмүүс жоохон тийм орчин жоохон тухгүй юм. Бид одоо баар сав лаунж маамж явдгүй шүү дээ. Яа мэдээж нэг баар мааранд дээр үе үед бол нэг саваагүй жоохон мухан бахтаас нэг хэсэг ордог л байсан. Сүүлүүд бид бааранд орог их удаж байна да. Бол нийтэн газар яваагүй. Тэгээ манайхан ч баар марандаас та мэдж ирчүүд нь тэнд жоохон балгачихсан бүгд Чингис олчихсан л яриасаа харцсан марцаал нэгэн ширүүн дээрээ тавьчихсан л тийм ээ. Сүртэй хүмүүс их биш. Одоо тэгэл фитнесийн заал мааланд ч юу юм тийм шүү дээ. Би ч нөө жоохон скини туранхаа те. Тэгэл ороод ингэн гоч аваад. Бэкпэк цалгаж ч жоохон муухай цугаараа дээр бэрээс аваад. Алины чирээс нөхөрлөж хардаг биш. Миний энэ чиний хас илүү шүү гэл дотор бодоо явж байгаа юм чи тэгэл. За идэ. За яг хөө тэр одоо нэг яг сүүлд бас нэг манай фитнес дээр нэг жоохон хэмжинтэй махлагдуу залуу ингээл хөрхий. Одоо ярьж байгаа хөөхтэй нэг юм. Тэгсэн чинь нэг юу яасан юм бэ л та. Нэг интэнд ингээл жим микэн гот нэг багцлаачууд нь ингээл доогож моглоддаг гинэ. Бүдүүнээ сулбар малбар галж байгаа ингээл. Тэгээ өөрөөсөө жоохон ичж мичцээ явжсан. Тэгээ нэг юм жоохон юм ер нь яг нэг тэр хүн төрөхтөө тийм булчинтай төрөөгүй шүү дээ. Тэр хүн өөрөө анх туранхаал байсан байх хэвчээ. Тэгээд тэр хүн өөрөө хөдөлмөрлсөний хацтай юм болж байгаа. Тэгчээд туранхаа хүн араа шоолно гэдэг бол тэнэг л байхгүй. Хумсрахгүй те. Өөрөө тийм байсан байж ич өөрөө төрөхтөө л зүгээр юм боди билд ингээл амар нөхөр байсан юм шиг. Тийм хүмүүс бас их байна. Яг хоо би тийм хүмүүс тал төлөвшөөгүй л залуучууд байна даа л гэж боддог шүү. Нүцэл бодлоо зардаг хүмүүст л их дургуй таа. Би хямдхан хүмүүс. Тантай би өнөөдөр ингээ нэг мужик юм ярьсан өөр хүн дээр очиод чам төдий ингээ илчих гэх юм. Тэгээд юу ч бод санахгүй шууд ярьдаг. Тэр чи өөр ихэн тэр жанжин шугам, эр хүний характер, зан чанар, үзэл баримтлал чиг шугам алдагдчихж байгаа шүү дээ. Тэр л муухай шүү дээ эр хүний хувьд бол тийм. Надад бол тийм хүмүүс л жоохон муухай. Юм л одоо ингээл мөнгө ч юм ингээл юм өгье гэвэл тэрний төлөө одоо юу ч хийхээс буцдаг ч юм уу те. Сүнсээ удалтахаас буцдаг тийм хүмүүс бол. Ялангуяа сонгол болохоор урлагийнхныг яг тийм байна гэж маш их шүүмжилдэг шүү. Тийм тий одоо бидс одоо яг хоёр адилхан бас урлагийн залуу хүмүүсийн бас нэг бас адилхан хүмүүс тэгэл бас явж л байдаг харж л байгаа тэгэл яг хүний амьдрал юм даа л гэж боддог шүү. Тэр их бас нэг тэдэртний дургу болоодсан юм байхгүй бас чугаас тэрийг нэг зүв гээд байгаа ч юм байна. Надад бол бас яг нэг ганцны санал манал бол ирж л байсан. Гэтэ яг нэг их мөнгө төрний бол биш. Тэгээ би өөрөө ч тийм сонирхдаг та мэдчихлээ бол. Тэгээд ер нь бол жоохон тийм ус төрмөрөөс жоохон ол байхыг л бод. Нэг сайн бүтээл хийчихэл хөх юмсан гэж боддог. Тэр нэг бүтээлийг 100 жил ч юм уу 200 жил 300 жил хүмүүс ингээд дурсгаар ч юм те. Тэгвэл л миний хүсэл их гоё санагдав. Лаач одоо гоё одоо хүртэл сайн юм хийж чадахгүй л явна да. Нэг сайн бүтээл хийчгээд гэж тэр одоо сэтгэлийн мухарт явдаг зүйл нь яг аль төрөл жанр л байгаа гэж байгаа юм. Яг сүүлийн үед өөрийгөө бас жүжиглэл тал дээр их сормоор. Тэндээ бас нэг ингээд одоо нэг хүмүүс ярьдаг шнэ. Өстой гоё дүр, түүхэн дүр гэдэг ч юм уу их дүрээрээ одоо ингээд амьдэрсэн хүмүүс гэл мундаг жүжигчдэг ярьдаг штэ. Тэр дүр нь л харагддаг гэл. Одоо боломж олдвол бас нэг тэгж гоё дүр дээр бас гоё ажиллаж үзмээр байна. Бас нөгөө нэг юм дуу хоорны тал дээр бас нэг
хутлаан бас нэг дуулж муусных одоо бас нэг ганц нэг цомог гаргаад бас нэг ганц нэг сайн уран бүтээл хийгээд бас намайг бол тэр Мекэндэ бандаас ахуулаад эмцэн хүмүүсээ нэг цуглуулад нэг гоё арга хэмжээгээ тэн дээр гоё дуулаад нэг үт шиг гоё тэгж өнгөрөх юмсан гэж бас боддог шүү дээ. Чадвал хамтлагийнхнаа цуглуулад бөөнөрөө гоё дуу муу хатуулаад тий. Тийм бодол яваад идэв. Би ч одоо их амиа биш бусдыгаа л их боддог. Тий. Яг манай хамтлагийнхан болдгоо яг одоо их тийм бодолтой хүмүүс бас байгаа. Тийм бодлогоч бас хүмүүс нэг зөвхөн амиа ботсон. Яг би л амар шаа. Би л миний карьер л амар шаах хэрэгтэй гэж бодсон хүмүүс бас байна. Нөгөө идэгээ бодохгүй. Танай хамтлагч одоо нөгөө нэг хин MC. Тийм. Та хоёр л ер нь урлагтай байна уу? Бусд нь байхгүй. Тий, ер нь бас нэг охтууд маань бас нэг ганц нэг дуу муу хийгээд л хамшгүй. Гэтэ тэгээд бас ер нь хос хөлүүд их холбоогүй л байл та. Хаяа л нэг холбогдсон. Урдных шиг бүр нэг тотон мотон байха болцсон юм. Тэгэл нэг тийм хүч. За нэг барьчихгүй. Яа, өөрөө одоо нэг баримаар болсон байна шүү дээ. Тэгэлгүй яах. Цаг үе солигдож нийгэм өөр болсон те залуу үе. Тэнгуут залуучуудаас өөрсдийнхөө үзэл бодол бүх юм бас хэлж илэрхийлж бас ингээд тэмцэх хэрэгтэй. Тэн дээр бол би бол дуу хоолойгоо нэгтгээд тэмцэд бол эзэд бил. Тэг. Залуу үетэй бол эзэд хөл нийлүүл халлаа. Нөгөө нэг гөгшин баачка нартаа бол 100 200 сая өгье гэсэн ч бол тэгэл нөө шүү дээ. Яг тэгэл хүний амьдрал мөнгө хэрэгтэй л даа. Тэгэхээр би ер нь тийм жоо шунлуу мөнгө зөнгөний нэг тийм одоо нэг юм юуны тэргүүрээ чи юм бас карьер мэрээр хөдөг байх талтай нэг талаараа. Уг нь одоо юм алдар нэрний шуналтай бол одоо амин хатнал зүтгэмээр шүү дээ. Бүх юмд ороод бүх юмд ордонгүйгээл хаагчээгээл бүх одоо реклам сурчлагаанд тоглох гол баг мөнгө бүгдэнд нь орох юм гээл те. Тийм юм карьер нөхөд. Тэгээд ийм гой сайхан өөрөөр юм тайван нэг талын их жоо бас жоо тэнэг юм шиг баг. Урлагийн хүн ч бол карьераа хөөх ёстой шүү дээ. Өөрийн карьерийг бүтээх ёстой. Тэгжиж ирэлттэй, тэгжиж гоё ингээд цалинтай мөнгөтэй байна. Тэгсэн чинь тийм байхгүй. Зарим хүмүүс ч бүр ингээд төлөвлөгөөтэй. Тийм энэ жил би ийм кинонд тоглоно, ийм хийн, ийм контент хийн гэл мундаг хүмүүс бас биш. Би ч юм болохоор тийм биш. Нэг талын жоохон бас салах уу. Энд олсон ч алаараагүй ч алаа гэл ингэж боддог ч юм уу тий. Тэгээд бас өөр нь олон амаас татгалзаж ийсэн. Тэр бас талаараа тэгэл хүмүүсээс жоохон ажиллах жоох хэцүү, их замантай жоохон юм гэж бодд юм шиг л. Тэр канон дээр хүртэл нэг оранжийн канон дээр хүртэл гэсэн юм. Им хаяа ажиллах жоох юм ямбагнаад гэдэг юм шиг гал нэг яриа гарсан юм шиг. Надад ихтэй сүлд хэлж байгаа юм л та. Хин тэгж ярьсан бол би мэдэхгүй. Канон групп шар мянган хүмүүс. Тэг яг хоо би бол нэг ямбагнаагүй зөв миний төрөний нөгөөс ингээд ганцаараа тусгаарлал өөрийгөө ингээд жоохон муухай царайлал юм бодоол ингэж мэгж яхахыг хараал нэг жоо ям гарлагч ойлгосон юм шиг хамаад. Энэ соёл бас л эмээгийн соёл оо. Тийм шүү дээ. Суулгасан соёл. Цагийг ясварна. Цаг хугацаа бол одоо их алтнаас ч хүнтэй тийм ээ. Тэгэхээр ер нь бол цагтаа бол яг цагтаа заавал заа. Яг л хэлсэнтэй л. Тэрс хизээч заа магчаад мөрөх зөрөх ч юм уу гэхдээ болдог шүү. шахудлаа модлаа тийм. Дургу бол би шууд үгүй гэл би боломжгүй байна баха заавч дараа гэдэг ч юм уу тийм. Тэр нь жоох нэг юм бүс тас шүү. Яг хоо нэг жоохон мохондоос нэг хүмүүндээс амлчаад нас нэг ганц нэвтрүүлгээс нэг морьсон юм бас байна. Тэр мөр ч одоо жоохонд л жоохон уучраа мэдгүй л хөгтөд байгаа шүү. Одоо л яг нэг юм дөнгөж нэг юмны наан цаадахыг ойлгоод нэг ухаан чүү нэг чүүчүүд сууж эхлэх гээл нэг эр хүн чүүчүүд болж эхлэх гээл явж байгаа юм даа л гэж бодсон шүү дээ. Түүнээс 5 жилийн өмнөх 10 жил мөлийн өмнөх бол би бол амар сул дараа байсан шүү. Гэхдээ цаг хугацаа аягүй сони билээ шүү дээ. Тэпо зүгээр хортой байхад шүү дээ 45 мас одоо яга миний нас те 45 нас мас асар хол зайд санагддаг байсан. Тэгэхээр та бол одоо бас яг эд залуу наснаар л байгаа шүү дээ. Тэгсэн чинь одоо ингээд 45 наснаас 20 насаа яг өчтөр юм шиг санагдчих. Тийм. Тэгж ойрхон харагдчих. Монгол ард тэрний гоё юу гэдэг чинь 40 хүрсэн 94 дарсаа төлөв те. Яг эр хүний нөгөө төлөвчдөг, хүчтэй чадaltaй болдог, ухаан суудаг, амьдралаа авч явдаг. Яг тэр үе. Би бол 40 нас масыг бол одоо хийг шихэж байдаг юм. Тийм. Хийг шихэ ёо гэсэн ч үгүй. Арай өөр юм дээр. Хийг шихэ болцоо галаа гэдэг. Бокс сууртай юм чинь тэгэн гутаа за одоо жижигцүү гэж юм би зүгээр чиний төлөв уус орон дээр одоо амар нэг спортер хичээлдэг хүн шиг ойлгочих үү бурхан байна. Гэтэ би зүгээр чиний тэ ойрын ч гэдэг юм уу эсвэл бол алсын төлөвлөгөө бас нэг тулааны дэвжээрөө гарчих гэсэн тийм бодол байгаа биш үстэй. Та бас тэгтээ их нарийн мэдрэмжтэй их гой асууж шүү.
Яа. Сүртэй. Тэгээ юу яг нэг бүх сүртэй дуучин гэдэг шиг одоо нэг хошин юу яасан боксер мөртэй гэж итгэдэг одоо алц болох уу энэ одоо мундаг боксчд үзэж ивэл одоо энэ нэтэрийн бокс тоглолтог юу юм гэж бодох байсан. Би ч тийм лагмаг боксч юм биш. Өөрөх хэмжээнд Яг суурил гэж яахгүй. тийм суур зүгээр яг нь хөөх юм. Суур тавигдсан. Гэтэ яг тийм бол лаггүй ш. Тэгээд ер нь бол ахааны тийм бодол байна шүү. Яг холимгоор их юм бол би арай барахгүй байна. Би ч нөгөө хөвтэй барилтаа мó одоо нөгөө гол ясны тамир мамир гэлч чинь холимогч тулаач амир штэ тэр чинь хөвтэй тоо хэлсэн амир. Зүгээр яг босоогоос боксер бол бас нэг ганцны хүмүүнтэй бас үзүүл үзчих тийм үг гэж бодоод байгаа шүү. Гэтэ хинтээ үзье юм үзье гэдэг тодорхойлоо. Зүгээр яг мэдээж би тэр мундаг тамирчин хүмүүс бол бас дийлэхгүй те. Тэр хүмүүс ч юм бол уус ингээд тасраа явцсан ба шүү. А зүгээр яг өөрийнхөө хэмжээний өөртөөгөө жоох ойролцоо урлаг соёлын ч юм уу эсвэл нэг тис хөндлөө андуурсан багийн маги ч юм уу те. Зүгээр яг ойлоо сайхан боксер рингэн дээр гарвал би бол нэг хайгаад байгаа. Гарвал гарыг сайхан үзүүл үзэн асуудал байхгүй. Яг зүр боддоо одоо нөгөө монголчин ингээд бас хаяа бас нөгөө гоё тулаанд болдог ш нөгөө нэг тамирчтай мундаг тамирчтай эмжээл файт майт гэл нөө тэр мэр дундуур зүгээр нэг одоо нэг Америкчин одоо шоу энтертайнмент их хөгцсөн орн биш тэр дундуур одоо ингээд Америкийн нөгөө нэг ютуберүүд ингээд бокс толгоох хэвчтэй те ютуберүүд тэгэл өөр мэрэгчлээ өөр салбарын хүмүүс ингээд хооронд нь гоё бокс дуулдаг. Гэтэ тэр чинь ингээд би бинийгаа нэг алж чадах гэдэг юм биш гоё зүгээр хүмүүс шоу үзүүлдэг. Гэтэ явж ихнээсээ үзнэ. Гэтэ яг хин хиндэ жоон хохирол багтаа гэхэлэр тайз найрмаар ярьдаг л бахалта. Тэнгуү зүгээр тийм том гоё тулаан ивент дээр бас нэг 2-3 урлагийн нөхдүүдийн хооронд нь гоё панчаан байдлаар те нэг 3 раунд ч юм уу 4 раунд үзүүлдэг тийм бас юм борол бас гоё л үзэж байгаа хүмүүс ч гэсэн сонирхолтой баг те. Дандаа яг мэрэгжлийн тамирчдыг үзнэ. Гэтэ хажуугаар нь ингээд нэг гоё 2 дис хөндлөн салбарын 2 нөхөр гарч ирсэн яг гоё үзүүлдэг чи юу юм чин ингээд бас сонирхолтой. Одоо тань ч гэсэн сонирхолтой биз дээ. Тийм гоё. Өөскахтанд бэл өмсч гэсэн нэг залуутай үзэх чинь бол та хүү алуу өөскөө гаарыг л үзнэ нэст. Тэрэн шиг ер нь бол би бол тийм ер нь яванда баг Монгол болох уу тиймэрхүү өмцөндөө. Тэгээ зүгээр яг тэр мөрөн дээр надад санал тавих юм бол би бол одоо татгалцахгүй. Би бол өөскөөг бол маш олон удаа тулаанд дуудсан шүү дээ. Фишэд хоёр ч нэг барилдаж байрлаа. Нэг ч хариу өгөөгүй. Цаач жижиглүүгийн хүнэлтэй дээ. Тэгэхээр босоо тулаан бол үзэхгүй л дээ. Нэг ч хариу өгөөгүй. Би ч бол үзье л. Ядарга. Тэгээ ер нь бол яг хоо бас бод дэр хүн бол нэг амьдралдаа нэг ганц нэг удаа тулаан торлуу ч юм уу дэвжээр бол гараа үзчих хэрэгтэй гэж бод. Өөрийнхөө нэг хэм хэмжээг ялагдах чухал тэр ялагдах чухал биш байхгүй. Тэр лүү гарнаа гэдэг чинь л өөрөө маш том ахиц дэвшил зориг зүрх өөрийгөө ялан дийлдэж маш их юм бол бэлтгэл хийн. Тэр чинь тэ зүгээр зодтолтыг гарчдаг юм чинь бүр амар юм бол та өөр тамирчин байсан хүн мэдж байгаа. Нарийн сахилга баттай байхаас ахуулаад бэлтгэл сургууль хоол гээл. Тэгээд тэр гараал нь өрсөлдөгчдөө сэтгэл зүй ингээл таахдаг гэл амар юм бол гэж бүр ухаан уралдаж байгаа шүү дээ. Тийм зүгээр нэг хоёр гараал мэдрэл муутай юм шиг уураар зодлох гэсэн юм л гэж. Тэгэхээр бол би зүгээр надад тэрөө боломж нь олдох юм бол сайхан үзүүл үзчихнэ. Надад бол тэр ялагдах малгах ялах нь чухал шүү. Гараал би ер нь хэр хэмжээнд байгаа. Тэ би ер нь хэр хэмжээний хүй. Сайхан үзүүл үзэн шүү дээ. За хүмүүсийг толомд дууддаг манайхан сонсоорой. Манай жалмаа эднэр байж байгаа шүү. Дуудаарай. Өө тэр юу мэрэгчлийн тамирчин биш шүү дээ хаа. Зүгээр яг өөртөө ойрлцоо. Урлаг соёлын. Мэрэгчлийн тийм мундаг хүмүүсийг би бол дийлэхгүй шүү дээ. Ойлгомжтой байх шүү. Зүгээр яг өөртөө нэг тийм ойрлцоо бас нэг тийм амар мундаг биш. Тэгээ нэг урлаг соёлын ч юм уу эсвэл өөр салбарын ч юм уу те. Тийм үнтэй бол нэг бокс моксор бол үзүүлээс үзье л гэсэн. Хүмүүс тэгээ даварж штэ. Тэгээ тэрийг нухчих юм болов цаашаа давраад жалам аавайн гэж энэ дөрөв. Тэр хайж гүйж энэ. Тэрэндээ нухуулчих юм бол бүр тэнийг юм болно шүү дээ. А тэгээ нөө тэгээд зүүн мөгөр одоо бүр баг тэгээд карьер ихэлсэн дууссан болно шүү дээ. Яг нэг амар тийм нөхөн амтныхаа зодтолтой барыг гэж байгаагаар савил ойлгогдчих шиг байна. Тийм бол байхгүй шүү. Маатар сайн зүгээр маатарс. Одоо яг нөгөө нэг мундаг нөхдүүд ч үзэх юм бол игдүүн нөрөө шүү дээ. Одоо тэгээд энийг тэр одоо энийг бол гэж бодоод сууж байгаас зарим тэгж бодно шүү дээ. Одоо мундаг л юм чи угаасаа. Тийм яг би бол мундаг хүмүүс бол хүндэлнэ. Тэгэхээр илүү юм чи илүү надаас илүү хөлс урсгасан хүмүүсийг би хүндлэн шүү дээ. Тийм л юм. Нөгөө эр хүн болоогүй гэр бүл зохиох юм бол салах сарних магадлал ихтэй. Тэ? Та ч өөрөөс тэр юм жоох тэр гэр бүл болно гэдэг чинь бас тийм их ухаан, их төвчээрл, их төлөвшөл шаардсан л ажил юм шиг байна. Одоохондоо би ч одоо галзуу барын амд
гар байтгаа юугаа ихтэй ч одоо бэлэн насан дээр явж байгаа юм чинь. Нэг хазаарлуулаад ингээд номхорно гэхэр жоохон болоогүй л юм л та. Тэ. Им нэг хангал азрах шиг бас нэг дураараа бас нэг хүссэн юм аа хийгээд хэдэн жил бас амьдрмаар шин. Тэ. Тэрнийхээ дараа за одоо би гэр бүлтэй болъё. Одоо би эмэгтэй хүн яг үнж харилж чадна гэсэн үедээ ч юм уу гой гэр бүлтэй болъё. Тэгвэл тэгэл юуны тухайд өрөөг үнтэй суугаал хүүхдтэй болоо санаандгүй тэгэл суугаал сарнаал салт сарнаал эмэгтэй өнөө зовоо хүүхдээ шүмжрүүлэл тийм юм бол би үзтгүү. Яг л үнэхээр суувал сайн төлөвлөж байгаа л үнэхээр гэр бүл бол гэсэн тэгэл нарийн л үзэн шүү дээ хаа. Нүнээс өөр нэг сэтгэл хөдлөл мөрлөөр ч юм уу тийм өстой тийм хандахгүй гэр бүл тэр бол маш нухацтай хандах асуудал. За. Темпо маань бас их сайхан төлөвшөж байгаа залуу биш үү? Камер юм. Яаж юм бэ? Эмээ одоо нас өдөр Эмээ бол гайгүй явуул яг одоо нөө миний бол жинхэнэ юм бол биш юм. Зөв манай аавын хамгийн том их чинь юм. Намайг өсгсөн болохоор би эмээ гэж боддог. Айгүй манай эмээ нэг 60 гараад 70 руу л өгч юм дөө. оо Сайхан би олонтой бас олон хүний хайр төлөвлөсөн бас. Би бас миний бас нэг сошиал маршал дээр эмээтэйг авахсан зоргонод бас байгаа. Тийм юм бол. Би ч одоо эмээгийн үгэнд л орно. Миний дээр мөнх хөх тэнгэр байна. Тэрний дээр имэйл байна. Одоо өөр хэмбугаач үгэн байхгүй шүү дээ. Сүртэй мөнх хөх тэнгэр. Аяар нүү мэдээж ах их чагаа үг сонсон л доо. Тэг яг хоо эмээгийнхаа л үгэн. Надад угаас нэг үг хэлээд иддэг хүн их ховрдоо. Тийм. зүгээр яг зүгээр олон жил байчаа би зүгээр тэгж ажигласан. Олон жил ингээд хол байчаар юу зажиг. Нүггүй яг одоо жишээ нь ээжтэйгээ бол олон жил одоо ингээд хол тусдаа ингээд байч яа гэхээр зүгээр нөгөө ойлголцлын ч гэдэг юм уу яг ингээд нeenугөө сэтгэлээ нэгэж гэдэг юм уу яг ээжтэйгээ юу? Тэр тал дээр бас жоохон хөндөө болчихгүй гой асуулт байна. Тий. Та бас их тийм нарийн мэдрэмжтэй юм бас их ухаж асууж ишүү гой. Яг тэр нөө ярианы хандлага өнцгүүд дээрээс ингээд дотроо ингэж яагаад яг гой ингээд яг миний яг бодож исэн юм дээр асууад амар гой санагдчих. Тэгээд ер нь бол яг тийм биш. Багасаа ээжээс жоохон хол өссөн. Тэгээд би яг Москвад 5 нас хүртэл амьдэрсэн л та. Петербургт. Тэгээд би ч унгоо орсолтой хөвгт байлаа. Монголоор ярьж чаддгүй хөвгт Монголд ирж байлаа шүү дээ. Монгол хэлээ мэдгүй тийм. Тэгээд ээж дээрээ бас их зуны авралт өмрлөлтөөр их очиж очдог байсан. Тэгээд ч жоохон хол өссөн. Тийм болохоор таны нөгөө түрүүний хэлсэн шиг ер нь жоохон дөндий болцсон байсан шүү. Тэгээд ээжтэй бас заримдаа жоохон гомд намайг яга хаяад ингээ явчихдаг юм ч тийм л тэ. Тэгэл ээж чинь намайг том болон болтлоо орстой байж байгаа ш. Бүр 17 8 20 морь хүрэл 20 хэд хүртэл. Тэгэл яг хаа хэдэн жилийн өмнөөс нэг ээжтэйгээ хамт таяа амьдраад гайгүй ойлголцоод тэгээд эхэндээ нэг ээжигээ бас нэг жоохон ээжтэй гомдож бамдаал ингээл яваад идэгс намайг ингээл баг бах таяад явсан байсан. Ингээл надад тэрээс анхаардаг байсан бас. Тэгээд ингээд сүүлд бодохнаа бол тэгэл ээж маань бол бас их л хүнд хэцүү тийм замыг тулсан мундаг эмэгтэй байсан юм байна л гэж бодсон. Хар залуугаараа сайн ажиллаал гэдэг ч амар сэтгэлийн зов. Тэгээд хүүхдтэй үлдсэн ч тий. Тэгээд тэр нэмэгтэй. Тэр чинь ингээд богоо нарлагын богоо ч битүү ирчүүд 8 байж байгаа шүү дээ. Том гахаа үүр албирч. Тэгэхээр тэр дунд нэмэгтэй хүн гахаа махаа урцсан ч австай. Хайл ирчүүд илүүгээр нөхөргүй эмэгтэй хүмүүс чинь дээрлэх нь оролт нь янз бүр болно. Ингээ бодохоор чи манай ээж чи хатаа юм утсан байгаа байхгүй ч авсан. Тэр мөрийг би мэддэг. Өөрөөр л бодоод иддэг намайг бодсонгүй. Сүүлд ингээ бодсон ээжээ бас их өрөвдөөд. Тэгэд их хайр хүрсэн дээ ээжтэй. Тэгэхээр ер нь бол одоо л их ээжтэй хайртай шүү. 90-ад оны үеийн тийш дээ. Хүн болгол нэг ганцхан 8 хийгээл явж исэн. Тэрний чинь ёстой нуруунд дээр үүрж гарсан энэ нийгмийг одоо өнөөдрийн байгаа бид бүхний байгаа нийгэмтэй золбуулах гэж одоо Монгол эмэгтэйчүүдийн тийш дээ. хувийн бол асуун төрш. Би бол одоо ээж эмээ хоёрынхоо хайраар л өдөө зэрэгтэй амьдарч шин. Тэр хоёр хүний ачаар л одоо өдөө зэрэгтэй амьдарч. Тэр хоёрын ачаар л одоо ингээл явчихна та. Эрэгтэй хүний хүмүүжилт ялангуяа ээж нар эмээ нар маш өндөр чухал үр хөвөл. Тэгээ бас нэг юм байлээ. Тийм бас нэг хүнийг бас дурдчих энэ нэг манай аавчих холуулаа аруулаа. Тэгээ манай хамгийн том нь манай одоо эмээ гэдэг байгаа юм баггүй. Тэгээд манай аавын дээдлийн дээдл бас нэг ихч байд. Давааж үг гэдэг.
даа. Тэр ихч маань бас миний амьдралд одоо бас их олон жил тус болж их олон жил намайг одоо хайрлж тэтгэж тэгж авсан юм байна. Тэр ихчтэй бас би маш их хайртай баярлалаа гэж хэлмээр байна. Одоо энэ ихч тэгээд ээж эмээ гурвын ачаарлалтай зэрэгтэй явж байна. Тийм. Зүгээр ингээд ямар ч хүнд ингээд өөрийнх нь хайж явдаг шиг юм уу сэтгэл зүрхэн дотроо ингээд одоо ирж явдаг ч гэдэг юм өөрийн мэдлгүүгээр ингээд цаанаасаа ингээд тиймэрхүү аашаран шинж гэдэг юм уу айл аягтай хүнд ингээд татагддаг энэ нэг ирээдүйн хань ч гэдэг юм уу те зөвхөн би юу асуух гэдэг нэг үл эмэгтэй хүний нэг ийм байгаасай гэдэг тэр хүсдэг одоо идеалны чиний эмэгтэй хүн ямар эмэгтэй хүн байдаг вэ? Би эмэгтэй хүнээс бол зүгээр нэг ухамсар бас тэр хүмүүжлийн л харах дуртай. Харах дуртай. Тийм. Тэрүүгээр нь нэг хүн шүү. Энэ тийм би н ухаалаг хүмүүст их дуртай. Ухаантай хүмүүст. Тийм. Тэгэхээр бас эмэгтэй хүний ер нь голцоо нөгөө бие хаа гэхээс илүүтэйгээр тэр хүмүүжил, суур, ухаан, хэр ухаалаг байна те. Тэрийг илүү их хартай юм уу? Яг мэдээж тэгээд ир хүн болсон гадаад гоо үзэсгэлэн гэдэг чинь бас хүчтэй шүү дээ. Үнэхээр гоё тийм гоё бие хаатай, гоё царай системтэй бол бүхэл эрхтэн харна те. Тэрийг бас тэгж харна. Ер нь гоё мэдрэмжтэй эмэгтэй хүн дуртай шүү. Нэг тийм урлагийн ч юм уу гоё. Эсвэл юм гоё ойдог ч юм уу. Нэг эсвэл нэг гоё хоол мал идэг те. Эсвэл нэг гоё ятга матга тоглодог. Эсвэл нэг гоё балет бүжиглдэг. Эсвэл нэг гоё бүжиглдэг ч юм те. Тийм эмэгтэй хүмүүст ер нь бол нэг тийм юм гоё гоо зөө тэтрээс мэдэрдэг юм уу урлаглаг юм гоё. Тийм эмэгтэй хүмүүс ер нь жоохон миний одоо тайп гэх юм уу да. Тайп. Тийм ер нь бол тийм. Надад бол бас гоё ийм хошин мэдрэмжтэй эмэгтэй хүн бол өөр алтлаг гэж боддог шүү дээ. Тийм бас гоё хошин мэдрэмжтэй чинь бас тэр болгон хүнд заяагаад идэх бас гоё нарийн бас мэдрэмжтэй. Тийм. Зарим хүмүүс одоо хошигно гэж баг эсрэгээр нь олгож хаяад одоо бүр хамт олныхаа юу идэж хаяад нөгөө уур амьсгал идэж хаяад зарим хүн ч болохоор бүр хөгжөөгөөд бүрийг гоё ойлгохтой аз жаргалтай. Хошин мэдрэмжээр бол тэр бас хүн амьтанд тэр болгон заяадаг бас мэдрэмж юм болоо л гэж боддог. Тийм. Та бол одоо хошин машин мэдрэмж бол болцсон шүү дээ. Тэр шууд нүүлөө харж байгаа нөгөө ч тийм шүү дээ. Тийм. Би бол одоо таны нөгөө Канасутраг бол их хөөрх үздэг та. Тэн дээр нөгөө таны нөгөө такондогийн нөгөө хөшгөлүүлдэг хэсэг дээр их хөөрхөн аюу их гой санагдав. Та нөгөө одоо хөшгөлүүлдэг. Тэгээ манай нөгөө нэг такондогийн шиг гэдэг. Тэн дээр маа найзгүй тоож авдаг байхгүй. За. Тэгэд ер нь аюу гой. Тэгээд таас нөгөө нэг санжир нөгөө нэг та нөгөө юун дээр таас нэг кино хийгээд над руу нэг ярьж ирсэн. Нэг тэгтээ гол дүр дээр биш нэг юм туслах дүр нөгөө бараах махта кино ч хийлээ. Шууган дарагч. Шууган дарагчтай нөгөө нэг тэр нөгөө бараахын багийн нэг гишүүн дээр нь намайг ингээд орооч гээ те. Тухайн үед тэгээ жоо харамстай. Орчихгүй яав та. Тэгээ тухайн үед бас л явтай нөгөө нэг юмны наан цаана мэдхгүй чаас жоох хөтлөхгүй та. Тэгэл нэг бас жоохон хүн амьтны яриа өөрөө хараад жоох мөнгө төгөөгөө хэлж ингэж ярмаар гэж. Тэрэнд нь өөрийн ухаангүй очиж нэг хулагчтай уулзчихсан чинь хулагч надтай уулзаад цалин мэлэн за бидний болцоо юм байна чи яах гэж. Тэн дээр нэг тохирж мөхрөө санагдчих. Тэгээ одоо ингэ жоохон харамсаад галаахынхаа юмд орчдөг л шүү дээ. Мөнх төр ямар амаас тэг бол тэгж чагаад болохгүй л. Ир хүний замын үз урт гэдгийг юу мартаж болохгүй юм ир хүн. Хизээ нэгэн цагт бол тэгэл чи өнөөдөр хүчтэй мундаг байж болно те. Тэр хүн сул дорой байж болно. Гэтэ өөр нэг цаг үед эсрэгээрээ болох магадлал тун өндөр ч юм уу те. Тийм тэгэхээр ер нь бол юу гэх гоё ир хүн бас жоохон зарим нэгэн дээр алсын хараатай л байх хэрэгтэй гэх юм бодсон. Өнөө маргаашаа бодчих штэ. Уртаар имийг хардаг байх хэрэгтэй. Яа. Нэг л их хотлоо юм арьсан хоёр уухгүй хүн. Шимээ. Ууж те. Халангуудаа тэбат их үед алюунаа Зубравкого задал. За наа 360 аваад тэр гэх тийм ингэж мэгж орсноо. За сайн байна уу гэж. За тийм үед шал өөр болц тээ. Улаанбаатар хотод амьдрах бол хэцүү ер нь байгаа нь үнэн шүү. Тэрийг бол одоо нэг удлаа хаастаа хот минь сайн амьдрах сайхан байх гэж хэлмээргүй л. Ер нь бол одоо хэцүү. Монгол одоо энэ банкны систем ч бас хэцүү те. Залуу хүмүүс одоо ингээл хоёр хос ингээл тустаа гараад байр самавтаа болоход хэцүү шүү дээ. Тэгээд банкны лизинг ч ямар ч амар юм те.
Ер нь их хүртүү их өндөр шүү Улаанбаатарт амьдрах гэдэг ер нь чанга шүү. Залуучууд бол ихэнх нь Тийм шүү дээ. шараагаар Тий. гэсэн. Чамд тийм бодлол байхгүй байна. Эндээ ихсэн юм аа юмныхаа нэг эцсийн үсчээл тэгэл. Яг уу гадаадд очиод нэг олон жил биш юм ахэд ганц 2 жил ч юм уу байж байгаа дэрэгсэн бодол юм байна. Өөрийгөө хөгжүүлж байгаа. Тийм гоё юм үзэж нүд тайлмаар байна. Тэр гоё. Гоё грек Италид би тэгтээ Итали руу нэг явсан л та. Европоор нэг Францаар дараад. Гэтэ Италид нэг олон онцтойг нэг халтайраа л өнгөрсөн болохоор. Тэг би нэг уран сайхны үзмрүүд бүтээлүүдэд бас их дуртай. Манай найз зураач. Манай Жорж гэх найз байт. Тэг ер нь бол хамтдаа бит хоёр ихгүй уран сайхан уран зураг мөр ярина л та. Би бас уран зураг уран баримлалт их дуртай. Тэгээд тэр гоё улс орнуудаар явж тэр нэг гоё тухайн үндэстний тэр нэг хадгалдаг, намдгиндаг, хүмүүст үзүүлдэг, бахархдаг тэр урлагийн бүтээл, зураг хөрөг тэрийг үзмээр санагдав. Очиж ингэж өөрийн нүдээр амар гоё. Ер нь их урлаг гэдэг чинь гоё юм байлээ л дээ. Ялангуяа тэр уран зураг гэдэг бол үнэхээр би бол уран зурагт үнэхээр дуртай. Үнэхээр гоё. Тэндээс нь шал өөр мэдрэмж, уран баримлалт бас их дуртай. За ингээд хадгалсан яриа нэвтрүүлгийн урилгыг хүлээж авч хүрэлцэж ирсэн танд одоо маш их баярлалаа. Ингээд хоёлоо нэвтрүүлгээ өндөрлөө тий. Сүүлийн үгийг танд одоо үлдээе. Тэгээ. За тэгээд одоо дүүн одоо тэгээд одоо булгийн ус шиг ундарч булган тагшрал гэлэлцэж явна да. Яа идрахтэй. За тоогоос нэ ер нь бол ахтаа бас нөгөө гоё нэвтрүүлэгтээ өөрч оролцуулсан бас их маш их баярлалаа. Тэгээ одоо ирээл одоо ямар нэгэн баггүйгээр сайхан үн шудраг сайхан өөрөөрөө байх гэж л хичээж сайхан юм ярьлаа. Тэгээд маш их баярлалаа. Таны тэг уран бүтээлд бас амжилт гоё хүсье. Гоё зөндөө гоё кино уран бүтээл бас хийгээрэй гэж хүсье. За темпогийнхаа ч гэсэн уран бүтээлд цаашдынх нь карьерт нь бас амжилтын дэдийг хүсье ерөөё. За баярлалаа. За. Ийм сайхан үрстэй ингээ буйнаа өгч явцаа. Ээж найз нь бол одоо мартаагүй нэг ч өдөр байхгүй. Одоо магадгүй одоо ингээ харж иддэг бол ээжтэй л маш их байлж удаа одоо Хүмүүс намайг амар сайнаар ингээл хардаг. Ерөнхийдөө хөвчлэн амар өдий хүртэл юм гоё сайн нэртэй одоо аюу талархдаг. Гэхдээ нэг л алдаа гарах юм бол би бүр амар дэвслүүлнэ гэдгээ мэдээд байдаг. Яг чи би өрний сошиал хүмүүсээс амар айдаг. би Монгол улсын иргэн биш ээ гэдэг юмыг яг одоо энэ хүмүүс нэг одоо хүртэл ойлгоогүй хүмүүс ахаа зөндөө байна. Тэгээд би бас энэ нэвтрүүлгээр хэлж байгаа. Яагаад гэвэл миний эрх зөрчигдөд байгаа болохоор би зүгээр өөрийнхөө төлөө үг хэлж байгаа. Тэр хин нэгний төлөө биш. Ер нь бол шалчханж байгаа л одоо энэ орчин үеийн хүүхдүүд банд нарыг харахад л ер нь шалчханж байгаа л банд нар л шүү дээ.